гэж энэ хэсгийг бол заавал асууж шүү. За өнөөдөр хоёлоо situationship-ийн за энэ 7 хоног тэр байсан. Харин тий хоёлаа сайхан нэ. 2 7 хоног уулзаагүй юу? Тий 2 7 хоног уулзсан шүү дээ. Би уг нь чамд нөгөө ярих сонтой гэжсэн шүү дээ. Гэхдээ би тэрийгэ бодсон энэ дээр яриад ирэхгүй мэлээ. Хоёлаа зүгээр тусдаа. Тэр нөгөө хувийн амьдралаар гэж. Яа. Тэгэхээр энэ дээр нэг оруулаад тэгэл за тий энэ 7 хоног чинээр гэх юм бол нь шүү дээ тий. Яг хуу чи ер нь гэхдээ нөгөө нэг ямар төрлийн хөгжим сонирхдаггүй сонсдгоо. Би нэрээ бүх л төрлийн хөгжим сонсдог дөө. Зохиолын дуу байна уу? Зохиолын дуу. Нөгөө нэг хип-хоп байна уу? Хип-хоп зүгээр ингээд яг миний pop байна уу? K-pop байна уу? K-pop яг л зүгээр ингээд сонсголонтой л бүгдийг нь бараг сонсчихдээ юм дөө. Ааха. Гэтэ ингээд хүмүүс чи амар гоё music taste амар гоё идэж шүү дээ. Music taste дээр би нэг бараг дөвгөнж юм байна л тий. Тэр мэр нөгөө хүнээ харах үнцгт нь нөгөө нэлийн ач холбогдолтой юм шиг л шүү. Нэгэн чөлөөлтөл юм шиг үлээ. Би нөгөө нэг юу яасан? Би ч бас нэг ойрын үед нэг жоохон тийм гадаад инстаграмаараа гадаад хүмүүстэй жоохон найзуулаад байна. За тэгээд ингээ харсан чинь тэд нэр ингээл сая яг өмнөх 7 хоногтойгоо бөөнөөр бараг давлгаалал нөгөө нэг music list-ээ хийлээ. За тийм тэгэл бодчих тухайн үед би гэхдээ тэр нь бол надад чухал бишээсэн л да. Яг бодсон юм л болохоор энэсэн бохгүй юу? Нөгөө нэг хүн ер нь social media гэдэг чинь айгүй гоё юм байна. Нэг бодлоороо. Тэгэл нөгөө нэг ийм бичлэг үзчихсэн бохгүй юу? Facebook-ыг нөгөө гаргасан хүн чинь Zuckerberg гэлөө. Тийм нэг тийм хүмүүс тийм нэг ийм шарах байсан да. Тийм тэр ахын нэг хэсэг байсан байхгүй юу? Одоо ингээд Facebook-ээс олоод ер нь те Facebook дээр ингээд айгүй олон мянган насан туршаагүй охтууд ингээд зураг мураг аюу байгаа. Тэгээд бэлэг хүчрхийлэлд өрчин тэргээд тэр яг юуны хэсэг юм идэхгүй тэр хүнийг тэг ингээд суулгацсан нэг тийм юм байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ тэгсэн чинь та одоо тэгээд тэрэнд ингээд те одоо ингээд ажиллаж байгаа хүмүүстэй юу гэх тийм юм болсны дараа яа шийтгэлч юм уу эсвэл нөгөө ажлаас төтгөл зүйлэх юм уу тиймэрхүү юм хийсэн үү энэ төр гэдэг гэж аахгүй тэгсэн чинь ингээд хийгээгүй энэ төр гэдэг гэж аахгүй. Тэгэл би тэрийг харчаал тэгвэл та ингээд эргэж хараад ингээд одоо энд байгаа хүмүүсээс уушлахгүй юм уу энэ төр гэж аахгүй тэгсэн чинь дандаа нөгөө хохирсон хүмүүс байгаа юм шиг арталсан суудсан байгаа юм шиг. Тэгэл тэрийг ингээл харсан чинь ингээл нулимс гоожж можол яг хөө тэгжсэн л та хувь хүнийхээ хувьд бол тэгж байгаа шүү дээ. Сэтгэл жоохон эмдэглээл гэж аахгүй. Тэгэл тэр ах ингээ эргэж хараад уушлах угаал. Гэтэ яг эцэст яг тэр чинь юу юм бэ? Хүний нөгөө нэг өөрийн хувийн л асуудал шүү дээ. Тийм шүү дээ. Хүүхдээ яаж харж гин те? Хүүхдээ ямар хяналт тавьж гин хувийн өөрийн асуудал байгаа байхгүй юу? Өөрөө хэмжээгүүл цэгдэх шүү дээ. Нүуний чамиг чихэр идсэн чихэр сурчлаа гэж мэгдэн. Тийм тэгээ эцэгчүүд тэрнтэй л ер нь жоохон адилхан гэж би боддоо шүү дээ. За тэгээд энүүгээрээ ингэж бодсон байхгүй юу. Тэгээд энийг ч бодлоо тэгэл тэр ингээл яг ингээл Instagram ингээл хүмүүс ингээл тим юмар ингээл давуулгаалж мавуулгаалал тэрийг харж байгаа байхгүй юу. Тэгтэл ингээл эсэргээрээ манаа ингээд одоо юу гэх юм миний ингээд найзууд байгаа шүү дээ. Миний Instagram дээр чинь тэр хүмүүс одоо юу хийж ийн мэж ин те юугаараа хүн болгон одоо улс болгон ч юм уу те үндэстэн болгон ингээд өөрийнхөө юмар давуулгаалдаг шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээнд нөгөө авж байгаа мэдээлэл нь яг тэр тэндээ баригддаг гэх юм уу. Одоо хэрвээ би зөвхөн монгол хэлтэй бол монгол хэл дээр байдаг контентуудыг үзэн шүү дээ. Тэгэнгүүт яг нэг тэр хэмжээнд нөгөө нэг мэдээллийг авах ийм цар хүрээ чи ингээд ер нь бол багасчихж байгаа гэж ойлгоддог байхгүй би. Тэгэл тэр мэрийг харсан чинь тэгэл хэдий тийм ч гэсэн ингээл тодорхой хэмжээнд миний одоо үзэж байгаа контент ч юм уу харж байгаа зүйлс миний ингээд хэлний мэдлэг ч юм уу ямарваа нэг орчноос шалтгаалаад хязгаарлагдмал ч гэсэн бас хэдэн жилийн өмнөхтөө харьцуулбал одоо Facebook энэ төр байхгүй сул дээ яана. Тийм шүү дээ тий ямар ч мэдээлэл зэдэл нь яг одоо бол нэрээ Facebook-ийн мэдээлэл жоохон этикет хэцүү яг нөгөө шүүлтүр ихэд аюу хэцүү болсон байл л шүү дээ ёо аль нь би AI бүр өстө зовоож юм харин тийм ээ би бүр миний нөгөө нэг би чинь хүнд ингээ амар хурдан итгэдэг хүн чинь нөгөө миний итгэлийг бүр алцаар атал миний сэтгэл зүрх аюу гинтчихэйна. Харин тийм айгу хэцүү нэр тийм бахтай гэл итгэл оронгот нөгөө тийм ёо харин тийм яалчгүй тэгэнгүүт нөгөө нэг ийм би нэрээ санамсаргүй жааг тарсан шүү дээ. Core X алаач худлаа хаа удлаа би яг өөр нэр хэлэх гээд тах шиг байна. Ямар ч тааш нэг тийм юм байсан.
Тэгээд бүр өөртөө ингээд нөгөө нэг юу зарлцсан. Хөтөлбөр зарлцсан. Тэгээд тэр хөтөлбөр нь ямар хөтөлбөрийн гэсэн чинь ингээд AI худал мэдээллийг таних тийм чадвар суулгана гинэ. Вау. Гоё яагаад? Хэрэгтэй юм шүү. Тийм, ер нь бол би тэрийг ойлгохдоо бас тэгж бас хажуугаар нь нөгөө нэг код бичих энтрийг заах юм байна да. Энтэр тэгээд код бичихтэй зэрэгцээд нөгөө нэг худал мэдээллийг ер нь ингээ мэдээлэлт яаж шүүлтүртэй хандах мандах те. Тиймэрхүү юм заах юм байна да гэж бодчихсахгүй. Тэр айгүй хөөрхөн санагцсан. Тэгээд сумаар санагцсан шүү. Яг одоогийн юмд амар хэрэгтэй юм тий. Тий. Ер нь бол юмд шүүлтүртэй байна гэх тий. За нэг тиймэрхүү юм юунаас юу ярьж байгаад бүр ийшээ ороо явж байгаа. А тийм 7 хоногийнх юм ярьжсэн шүү дээ. Тэгээ нэг тиймэрхүү юм болсон. Тэгээд өөр чин шинэ кино үзээгүй юм байна. Би юу яаж байгаа. За эрүүл хоолж. За 7 хоногтоо яг 2-7 хоног. Тийм 2-7 хоног. 2-7 хоног. Гарч байсан. Хэр байна? Гэтэ биеинд мэдэгдэж гин үү? Амар хөнгөн л болсон. Би бол амар хөнгөн болсон. Тэгээд яг үлсхийн үед бол үлсдэм блэ. Тэгэхээр бэж да эрүүл хоол чинь тэгэхээр бас нэг эрүүл хооллоо тэгээд бас тодорхой хэмжээнд нөгөө нэг нүүрсээс тий хоолоо хасж байгаа гэсэн үг юм уу тий тодорхой хэмжээнд хасж байгаа л гэсэн үг л дээ. Би одоо өмнө махан амир хийдгээсэн бол махан яг нөгөө нэг 5 дээр ингээ хуваацсан бидэн штэ 50% нэг зураг яваад тэгээ 25% нүүрс ус 25% нь уураг гэдэг. Тэгээд тэр зарчмын дагуу ингээ идээд явсан баггүй юу. Тэгээд хамгийн гол нь үйдэхгүй тул би нөгөө уйдаад шантарч байдэ гэж бодоод үйдэхгүй тул өдөр болгон өөр хоол игээд тэгээд тэр нь ингээд баг өглөө сэрэх ингээд миний ингээд баг зориг юм болж байгаа. Маргааш юу ич идэхүү яаж ингээд давтагдуулахгүй идэхүү гэж амар бодож тэрэндээ амар гоё урамтай байгаа. Гэтэ хаяа ингээд амар нөгөө чихэр мэхрэнд амар дуртай болохоор чихэр бол ерөөс идэхгүй байхгүй юу. Тэгээ чихэр нь амар дуртай болохоор чихэр мэхэр бодогдоод аюу хэцүү юм аа. Нэг архинаас гарч байгаа, тамхинаас гарч байгаа гэдэг шиг нэг чихэрнээс гарч байгаа гэсэн чинь хаяа бодогдож галзуурч балзуурах гээд хаяа бол за би чаднаа гэж бодож байна. Тэгээл нэг эрүүл хоол ямар ч нэг 3 сар туршаад үзчихилгээ бодож байна. Өмнө бас нэг 101 туршиж үзсэн юм аа. Гэтэ тэр үедээ яг эрүүл хин цаашаа зүгээр нэг жоохон л амар жоохон хоол хийжсэн заяа. Тэр үедээ бүр амар турж мараад нэг сайн юм болгосон юм. Одоо жоохон нэг эрүүл маягийн хоол ээжлээ. Би наадхан дээр чи харин энийг гайхаад байдаг. Одоо яг ингээд хүмүүс ингээд эрүүл хооллол хэлдэг штэ. Тэгэнгүүт одоо эрүүл биш эрүүл хооллох хоёрын зардал өөр үү? Хямдхан байж чадах уу? Ер нь надад эрүүл хооллох үнэтэй байх юм санагдаад байгаа штэ. Гэтэ яг нөгөө нэг амьдарч байгаа орчноос шалтгаалах хайх л да. Монголд бол нөгөө нэг нарийн ногоонууд чинь жоохон үнэтэй дээ штэ. За мэдгүй нь бол жоохон үнэтэй. Тэснэ мах нь бол бас те солонгостой харьцуулахад арай гайгүй юмтхан штэ те. За мах гурил би яг махан дээр худалдаж авч үзэж байгааг болохоор тэгээ ер нь жоохон яг харьцуулахад бол нийт тиймэрхүү зөрүүтэй байдаг байхгүй юу. Тэгээд солонгост бол яг нарийн ногоонууд нь яг ганцаараа амьдрахад бол айгүй зүгээр окей байгаад байгаа байхгүй юу. Одоо ингээд нэг 7 ширхэгтэй мөөг гэтэл нэг 2000 вон. Тэнгүүтээ 7 хоног идэнэ гэсэн үг. Би бол ганцаар амьдрах юм тэрт нэг мөөгөө л хэрчээд идчихнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөв хямдхан тусч байгаа зү. Ерөөхдөө яг ингээд бас яг зүгээр жишээ авахд мөөгөн дээр жишээ авах. Гэтэ би ингэдэг байхгүй. Би одоо ингээд 7 хоногийнхаа хүмүүсээ цуглуулна шүү дээ. Тэгэнгүүт амхандаа л би чинь бас нэг юм би ер нь ногоонд айгуу дуртай. Махсаг л да. Гэхдээ ер нь ногоонд айгуу дуртай. Ногоо ер нь айгуу сайддаг байхгүй юу? Тэнгүүт нэг 50,000 болчиход тийм аа 50,000 вон. 7 хоногийн 50,000 вон. Минийхаас нэг 40,000 вон зон болоод байгаа. Гэтэ би махтаага нийлж мэлээ тэгж авсан. Гэтэ тийм үү? Тийм. Махтаага нийлүүлж авч яхад өө хямдхан тусаад байгаа юм шүү. Би ч махгүй ингээд авч байгаа шүү дээ. Тэгж яхад тэгээд нэмэлтэр нөгөөний янз янзын юу чихэр мэхэр амттан авахгүй байхгүй юу? Би бас чихэр мэхэр гэхдээ авдаггүй маа. Авахгүй за зөвхөн ингээд хүнсний юм л авахд л нэг 50 эдэн мянган вон ч юм уу. За доор хаяж нэг 40 эдэн мянга 45-аас дээш болчдөг. За тэг би ингээд ойрд нэрээ бас энийг бодоод байгаа байхгүй юу? За би чиний нэг сарын санхүүгийн одоо нэг дасарсан байлаа. Сайн дасарсан байлаа. Би тэр сарын хэрэгцээгээ ярьжсэн. Хэрэгцээг ярьжсэн. Тийм. Тэгээ минийх бол ингээс сая 500 төгрөөс. Тэгээд
200 хоол хүнс. Тэгээ ер нь 200 нэг метро эрүүл мэндийн даатгал утасны төлбөртөө яваад тэгээ 100 халаалт юу мөнд явчихдаг. Ааха. Тог ус газ. Тэр нөгөөний хүнсний 200 гэж байгаа шүү дээ тий. Хүнсний 200 нь одоо гадуур хоол мол энэ төр чигтэй орсон маа мó. Чи тэгтээ үнэхээр бүр амар таньж амьдрал тийм шүү дээ амьдарч байгаа. Тийм байна хөө чи бол үнэхээр амар юм димэн. Би болохоор яг хоо чиний наад ярьж байгаа мөнгнүүд дээр чинь нэмээд надаа нэг утасны төлбөр өгдөг л та. Утасны зээл төлдөг байхгүй юу? Яа би бүр энэ бүр амар харамсаад байгаа байхгүй юу? Одоо тэг яах вэ нэг дэлхий цэмцэн л гэж бодод. Тэг бүр энэ утсыг би бүр харахаар дургуу өрөөд байгаа байхгүй юу? Яг үнэглэгэн тийм тэгээд бүр уцаа зарын марыг гэж бодоод яг зарах чийсэн гэсэн чи ээж хоёр за одоо тэгээд станарэ одоо удахгүй ингээд өсөх болж ийн өсчөөд тэгээд ажил дээр гарчаад олигтой уцгүй байна тэргээд их гэж байгаа юм гэж. Гэтэ яг үнэглэхэд ийм за би нэг тийм ийм юу юм биш байхгүй юу? Хүмүүс юугээд бодчих бол миний өмс зүйлсийг хараад уцсан ингээд харангуйтаа ингээд за энэ жоохон санхүү таарах хүн юм байна да мэн очихгүй гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэрнийх нь эсрэг нь. Тийм яг би тийм байхгүй юу? Би ерөөсөө тэгэж хувцанд нэг тийм амар яна тэгэл ялангуяа нөгөө ажил хийдэг хүмүүс тэгдэм шиг байна. Ингээл нөгөө хамт олон гэж байгаа шүү дээ. Тэгээд тэгэнгүүт ингээл би юунийхаа дээр гал хуцлал тэгдэм үү яад гэмдэггүй ямар тач би нөгөө ажиллаж үзэг болохоор ямар тач нэг тиймэрхүү юм надад ерөөсөө байдгүй байхгүй юу? Жохон хинэггүй талдаа би тэгэнгүүт ээж яг тэгдэг байхгүй юу? Манай ээж гэхдээ яг үнийг хэлэхэд за нэг намайг 10 жил тахад бол өстой тэгдэггүйсэн за. Сүүлийн нэг хэдэн жил гівэнд манай ээж төрөл арилцсан юм шиг. Манай ээж хаваа хоёр ер нь жоохон нэг тийм Европ руу байхгүй юу? Ер нь нэг тийм өмс зүүссэн юмд нэг анхаарал нэг тийм ач холбогдол өгч мөгдгөө. Тэрэнд нь ч гэсэн би амар дуртай. Гэхдээ манай ээж айгу чанартай юмд дуртай. Нэг чанартай юм аваад тэрийг айгу удаан өмсөх. Тийм сэтгэлгээтэй өмөхгүй юу? Уг нь тэгсэн чинь тэгэл би яг тэрийг ингээл аваад турцсан гэх юм уу. Тэр сэтгэлгээ нь яг надад ингээд суудсан. Манай имиж гэсэн ер нь бол тэгдэг. Тэгсэн чинь ойрын хэдэн жил манай ээж жоохон өөрчлөгдөд байгаа. Тиймэрхүү юм ярьж мээрээ. Эргэн тойронд байгаа хүмүүс нь жоохон өөрчлөд байгаа юм шиг. Нөлөөлөд байна уу гэж. Гэхдээ 10 хэдэн жил одоо бараг тий худалчинд 10 хэдэн жил цуг байцсан л хүмүүс нь байгаа шүү дээ. Тэгээд юу нөлөөлөд байгаа юм гэхгүй манай ээж та. Тэртээ бас нөгөө нэг сошиал медиа бас нөлөөлж ш магадгүй. Хүмүүс чинь ингээл би ийм ч юм авлаа, тийм ч юм авлаа, шинэ iPhone 17 гарангуут шинэ iPhone unboxing хийлээ мэлээ гээл тэгж мэдэн шүү дээ. Тэгэхээр бас биднэрт яг нөгөө нэг эргэн тойронд байгаа хүмүүсээс гадна нөгөө нэг сошиал медиа оронгууд л уртаасаа тийм рeel гараад ирэнгүүт бас нөгөө нэг даалт тухамсраар бидэрлөө бас ингээд кодлж бас магадгүй л тийм магадгүй. Би ч бас өөрийгөө яг тэгж боддог байхгүй юу нэг утсаа бол тэгээ эвдэртэл нь би бол барьсаар л байх болно. Тэгж ингээд тэгжил бас сүүлийн үед бас жоохон нэг хүмүүсийн юм авлаа тийм авлаа гэдэг нь готл. Нэрээ энэ нь ямар гоё юм бэ? Энийг сонирхоод мөн хашийг хараад үзчихдэм л үү ч юм уу те. Тэгэж нөгөө хайж маягаад тэгдэл болцсон бэ лээ бас. Тодорхой хэмжээнд гэхдээ бас нэг тийм байх нь уг нь бол гоё те. Хүн бас нөгөө арчитан гэдэг харагддаг ах уу те. Зүгээр цэвэрхэн хувцлах арчиатай байх хоёр ч бас өөр л юм шиг лээ шүү дээ. Тийм. Тэгэл ямар тач нэг тиймэрхүү тийм гэсэн чинтэй ингээ бас ингээл гоё гэлцэл харагдал өдөр болгон супер амар гоё нүрээ бодоол гоё хувц өмсөл тийм хүнийг харах гэхдээ амар гоё гэдэг те. Өөрөө гачим очингуудаа хажууд тийм хүн Монгол ямар гоё юм бэ? Ямар гоё юм ихтэй вэ гэж бодчих магадгүй. Ихтэй хүн ч гэсэн нэг тиймэрхүү байж байвал өөртөө бас ханхлуулаад гэх юм бол ямар гоё өөртөө арчаатай одоо юу гхийн залуу ээ ч юм уу те тиймэрхүү бодол яг төрнө. Тийм. Тэгээд яг нөгөө нэг тим эмэгтэй хүн яг тим эрэгтэй хүн хоёр нь ингээд би нэгэ олоод хооронд очирчдаг юм шиг санагддаг ш надад бас. Яг тэгдэг. Би яг нэг тийм муухай те яг ингээд нэг тийм гялцэл залуу малуучуудтай уулзаж үзэж байгаагүй л те. Тэгээ угаасаа цаанаасаа нэг юу яагаад идэм болгоомжлоод идэм тийм гялцэл залуучууд одоо юу гэх надаас өөр санагдаад. Тэгэхээр нэг тийм дүлмөр нэг цутаамаар байдаг тий. Бас энэ хүн угаасаа л нэг надтай тоож харьцахгүй те гэсэн. Яг тоож харьцахгүй те гэсэн бодол гэхээс илүү зүгээр л нэг тийм угаасаа нэг тийм надтай ойлголцох юм санагдаад байгаа надаа.
Тих үе байдаг шүү. Тэгэл юм өөртөө л таарсан юмтай л таардаг юм шиг байна да. Тийм. Оохаа тий. За нэг иймэрхүү. Надаа нэрээ бас нэг ярих юм байна. За. Нэг сая топикийн хариу гарсан шүү дээ тий. Топик гэдэг мэдхгүй хүмүүс ингээ маань сонсож байгаа бол нэг англиний IELTS топик гэдэгтэй адилхан солонгос хэлний топик гэж шалгалт байдаг заяа. Тэгсэн чинь тэр шалгалтанд бэлддэг нэг бата гэдэг нэг багш байдаг байхгүй юу? За. Facebook-ээр. Яваад тий. Тэгэл ингээл би ингээл байнга топик 6 авдаг гэл. Тэнгүүд ингээд топикийн дүнгийн харангуут л ингээд унших сонсох дээрээ ингээл байнга 100 авангуудаа юу бичих дээр 88, 86, 90 тэнгүүтээ нийт оноо нь 200 болчихоо шүү дээ. 300-аас 200, 288 амтай. Тэгэл би байнга ингэж авдаг. Одоо би 300-аа тулгаж аавд манай сургуульд суугаарай гэл ингээл амар юм маркетинг ч юм уу реклам хийдэг заяо. Тэгэл би ч гэсэн тэр багшийг хараад нөө ямар мундаг юм бэ? Би ч энэ нэг сургалтанд нь суугаад үзчихдэм билүү гэж бодоод явжсэн бохгүй юу? Суугаагүй үсттэй тий. Суугаагүй. Баярлаа. Тэгээ суугаа явжсэн чи саяхан тэр нөгөө нэг топикийн хариу гарсан чи ингэж байгаа байхгүй юу? Багш нь яг үннээ хэлье. Миний дээд авч исэн оноо 208 буюу 5 дахь левелийг би авч исэн юм. Ингээ гараад ирсэн заяо. Тэгээд тэр өмнөх 2 тэр 6 дахь левелийг аваад 290 хэд оноо 280 оноо авч исэн яасан бэ гэсэн чинь фотошопоор хийдэлсэн байсан. Тэнгүүтээ хамгийн амар нь одоо хүртэл ингээ фэйсбુક дээрээ би ингээд топ 5 таачсан одоо топ 6 хэмжээний би тим хүнээ би тэрийг мэдж байгаа. Тэгээ миний сургалт хүүхдүүд ч гэсэн айгүй үр дүнтэй байсан. Тэгээд ингээд та нар маань үргэлжлүүлээд баг намайг тэмчээрээ сургалтанд нь суугаараа яваад байгаа байхгүй. Амар сайн аа. Энд чинь ингээд левер биш юм уу? Левер штэ. Яг хөө хүмүүс тэр 6 дугаар левел авсан гэдгийг хараад за энд нь итгэлээ өгөөд би ч гэсэн 6 юм уу 5 авч чадах юм байна. Энэ хүний хийдэг арга замаар ч юм уу те. Тэгэж бодоод орж байгаа шүү дээ. Тэгсэн чи яг үнэндээ нөгөөх нь левлийн зүгээр л. Гэтэ нэг ийм юм байгаад идэв ш. Одоо яг наа ч юм бол угаасаа левер лэлгүүд энэ хуулаараа бодсон ч гэсэн тийм бүр ингээ фотошопоор эдитлээд хүмүүсийг тэгэж хуурж байгаа. Тэнгүүтээ үргэлжлүүлээд тэгэж амар би ингээд одоо алдаа ухамсарсан. Гэхдээ миний сургалтын суугаараа гэхээр амар итгэхгүй байгаа зү. Уусаа хүн итгэхгүй байхаа тэр үнд чинь. Мэдхгүй. Хэлгүүдээ тийм. Гэхдээ ингээд би бол ингэж боддог за. Топикийн оноо хамаагүй юм санагддаг надаа яг үнийг хэлэхэд. Үнэхээр амар чадвартай. Тэгтээ бага оноотой хүмүүс байдаг штэ. Одоо дахиж өгөхгүй байгаа ч юм уу, өгдөггүй ч юм уу те. Тиймэр хүмүүс байдаг гэж боддог байхгүй юу? Яг үнийг хэлэхэд ингээд топик 6-таа гэрсэн ирнэ. Нэг сайн ярьдггүй ч юм уу те. Яг практик чадвар амар муутай хүмүүс айгу олон байгаад идэм санагдаад ш надаа. Тийм болохоор нэг тийм топикийн оноо надад нэг чинь хол юм шиг санагддаггүй. Гэтэ эсэргээрээ ингээд топикийн оноо тэгж санагдж байгаа юм нэ. Би нөгөө IELTS өгж үзег болохоор тэг тийм үү. IELTS дээр бол надаа яг эсэргээрээ ч юм шиг мэдхгүй ямар ч тач нэг тийм тэгэл санагдаад байна. Гэтэ ер нь ямарваа нэгэн хэл чинь нөгөө нэг хэрэглээ чи ер нь хэрэглээний төлөө сурж гэнэ үү эсвэл нөгөө нэг академик юм сурах гад байна уу те. Тэгэл энэ топик IELTS, TOEFL энэ төр чинь тэр чигтэл тийм нөгөө нэг стратегийн л нөгөө нэг юу байгаа байхгүй юу? Зүйл байгаа байхгүй юу? Чи ингээд хэр олон тэрийг давтна, хэр олон тэрэн дээр ажиллана, тэгжиж чи сайжирна. Тэрнээс чи нэг тийм амар мундаг оноотой байгаа л амар мундагтаа нэг тийм чи тэр хэлэн төгсдөө ингэж нэг тийм өндөр оноо аваад идэм санагддаг шүү дээ. Зүгээр л нөгөө нэг тэр ажил дээр сайн ажиллаа сурцсан. Тэгэл тэрийг гартаа оруулсан. Одоо нөгөө нэг бичих сонсгол энэ төр чинь тэгэл тэр чигтэл тийм нэг юм арга үйдэн штэ тэр чинь арга үйдэг гэсэн. Би ерөөсөө арга байхгүй зүгээр шууд харах өнөрөө орчихсон. Арга үйд юм бэлээ. Би яг нөгөө өөрөө ингээл яваал юу ангаад үзэнгүүт чинь ер нь л арга үйд юм бэлээ. Аргын сурчих юм бол аргыг гартаа оруулчих юм бол арай илүү амар болчт юм санагдсан надад. Тийм шиг. Би болохоор ингэж боддог гэсэн байхгүй юу? Одоо ингээ юу гэх тэр хилэндээ сайн байж ижил ер нь өндөр оноо авна энэ гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөө юм бэлээ. Тэгээ дээрэс нь ингээд миний нэг таньдаг охин байдیں۔ Бас ер нь бол дандаа 6 авдаг юм байна лээ. Ер нь бол яг нуулгүй хэлэхэд бол нэг тийм амар гоцгоод ярьж марайл тэгээд чаддгүй байхгүй юу? Тэгсэн чинь ингээд топик өх болгондоо 6 авдаг гэж аахгүй. Тэгэл би зүгээр л ер нь шалгалт гэдэг чинь тий тодорхой хэмжээнд нөгөө нэг өөртөө зөв суулгасан стратеги юм байна да. Тэрнээс нэг тийм
заавал нэг чиний тэ практик зүйлийг чинь шалгах гээд байгаа зүйл бас биш юм байна гэж бодогдсон шин. Гэхдээ одоо яг нөгөө нэг наач мултитэл өөр тийм онооны топик оноог ингээ авах чаа хүмүүсийн гол зорилго нь бол тэтгэлгээ авах гээд байгаа шүү дээ. Сургуульд ороод тэтгэлгээ авах гээд байгаа. 6 дугаар левел гэдэг чинь 100% хүртэл хөнгөлж чаддсан шүү дээ. Тэ нэг жилийн. Тийм бахад тэгж хотлоо ярьж байгаа. Эсвэл анханасаа би 5 дугаар левелтэй. Гэтэ би ингээ заа харах чадвар маань маш сайн. Би нөгөө арга техникийг маш сайн мэдээ. Ингээ тэгвэл хүн суухгүй дээ гэтээ. Анханасаа гэтээ тийм шударгаараа ингээ явсан бол суух хүмүүсийн суугаал суухгүй хүмүүсийн тэгэл алгасаал үлдэнэс тээ. Тэгээ чи өөрийнхөө нэр хүндийг бас багш гэдэг хүн чинь бас тийм ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэр тэгтээ яг батны багш юм уу? Яг зүгээр ламгийн үе юм шүү. Ингээ заадаг багш гэж явд юм байлээ. Ингээ топ одоо сургалтууд ингээд янз бүрийн сургалтууд явдсан шүү дээ. Тэгээ солонгос хэлний багш тэднэртэй адилхан тийм солонгос хэлний багш гэдэг мэргэжлийг эзэмшижээ тэгж худлаа ярьж ивэл бас жоох муухай юм. Тэрнээс зүгээр одоо нөгөө нэг багш биш хэрнээ зүгээр нөгөө нэг багшлаад байгаа хүмүүс эдэн шүү дээ. Тийм хүмүүс бол яах вэ тэгэл. Гэтэ тэгэл бас те хүний цаг урж байгаа байхгүй юу? Тийм хүний цаг итгэлийг урж байгаа л. Тийм. Тэрийг хараад ёо хороотлох хэдэр ямар олон юм байд юм бэ гэж бодсон зөө. Би бүр амар суучаагүй юм бэ. Би яг зөө тэр үннээ илчлэхийнх нь өмнөх өдөр нь би асуусан зөө. Тэгээ би бодоод яг ингээд санхүүгээ бодоо за ингээд суучил яадаг гэлээ гэж бодоод ямар ч гэсэн маргааш хүртэл ботчих гэдэг. Өглөө нь ингээд фэйсбુક орсон чинь ингээд миний үнэхээр үнэндээ авчихсан төвшин байна хамгийн дэтэл нь 5 юм аа гэж гараад ирсэн заяа. Тэгээд би ёо яаж азар аваагүй мэ. Тэгэл за өөрөө л ер нь бэлтээ даа л гэж утсан да. Тийм ээ. Гэхдээ нөгөө нэг анх удаага тэгэнгүүтээ одоо ер нь солонгос сураагүй хүмүүс байгаа шүү дээ. Монголд байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүсийг би олшууд сургалтанд нэг удаадаа суудсан дээр ялангуяа нөгөө нэг топик яг нэг бэлддэг топикийн бэлддэг сургууль бэлддэг сургуулийн нэг суугаад үзсэн. Ядаж нөгөө арга зам байгаад байдаг гэж тэгээд байсан. Тэрийг би яг нэг бас мэдэж авчих гад тийм сургуультаа судлаад явчихсан. Гэтэ солонгос сурж байгаа бол яг үнийг хэлэхэд чамд тэр надад хэрэггүй санагдаад шүү дээ. Уус сургуулийн зааж байгаа шүү дээ. Гэтэ зааж байгаа ч гэсэн яг тэр нэг арга замын заадгүй юм шиг санагдсан байхгүй юу? Тийм. Надад яг тийм санагдаад байгаа. Би бол яг ингээл за 3-тай байхдаа би топ өглөөхөд би топ 3 л авч байгаа байхгүй. 4-тэй байхдаа би топ өглөөхөд яг 4-тэй л хийж байгаа байхгүй. Угаасаа л тэгэн шүү дээ. Гэтэл ингээд зарим хүмүүс нь ингээд 3-таа сууж байгаа ч юм уу те топ 5 авч чадсан байх. Тэр ихтэй надад яг үнийг хэлэхэд нэг бол өмнө суудсан байсан сургалт мөрөлтөнд суудсан байсан. Нэг бол аз гэж боддоо шүү дээ. Аз бас бэдэж шүү. Тэр чинь яг үнийг тест шүү дээ. Тэгэл бас өөрийнх нь ур чадварчсан байгаа л та. За нэг тиймэрхүү бас юм олж унсан юм байна. Хаа зүг. Наа чи бас сонирхолтой байгаа зү ингээд. Би бас тэгтээ одоо нэг ойр нэг сургалтын цуй гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо нэхэд амар санхүүгийн ямаралтай байгаа болохоор би ингэ сургалтын цуй чадахгүй байна. Би английн сургалтын цуй гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэ ингээд нэг дил сул ингээл те монголоор дүүрэн байдаг одоо английн сургалт байгаа штэ. Тийм биш яг надад нэг тоочглсон хүн байгаа. Тэр хүний сургалтанд л бүр ингээд суумаар байгаа байхгүй. Тэгэл үгүй болохоор л чадахгүй байна. Харин тийм ээ ингээд амар гоё өөрийгөө нэг хөгжүүлээд ингээд сургалт мургалтанд би сууя гэд зөндөөд байхгүй. За хэлний сургалттай бай гэж бодоход ингээд өөр янз янзын гоё сургалтад эдэж штэ бариста сургалт, маникюрийн сургалт, сормосын сургалт гэж байна. Тэднэрт би үнэхээр ингээд суухыг хүсдэг заяа. Гэтэ ингээд санхүү яагаад ч юм ингээд болтгоо маа. Тийм тэгээд чирээд байгаа байхгүй. Тэгээд хүмүүс аргалал баг нэг те 2 идэх хоолтой байсан бол тэрийг хасж байгаа л нэг идэл сууж модгол юм байл л те. Гэхдээ яг үнийг хэлэхэд нэг л идэж штэ. Би өвгөн жаагаалаараа яаж явах юм бэ? Би бол энэ үнэхээр ингээ хэмжээс дэшээ сайн сонссон штэ. Тэгээд тэрийгээ дахиад тэнэх хэр би турж өгөх гээд байгаа. Турж өгчээснээс одоо ядаж амьдарч исэн дээрээс үдээ те. Ааха. Йоо. Гэтэ ингэж бас ийм юм байдгаа. Би одоо сүүлийн үед би тэр хүний сургалтанд яагаад суухгүй байгаа юм нэгдэж би мөнгөгүй байна л да. Хоёрдож гэх юм бол би мөнгөтэй болсон ч гэсэн бас бодож үзтiin дахиад. Яг бодож үздэг те. За гинтийн тийм мөнгөний хэрэгцээ гарах юм билүү. Тийм тэгээ дээрэс нь хэл гэдэг чинь бас нэг тийм сургалтанд би ингээд нөгөө нэг өмнө болохоор нэг IELTS өгөх гэж сургалтанд цумаар биш байсан юм аа. Зүгээр ер нь ал те хэлээ жоох англиээ сайжруулах энэ төр ухааны бодсон байсан байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг одоо ингээд жоохон солонгос хэл
ингээд сураад явж штэ. Сурцсан гэж хэлэхгүй сураад явж юм. Тэгж явж байгаа болохоор энэ үед чинь одоо юу гэх хилээ чинь тэгэл нэг тийм сургалтын зугаа сурчдаг юм байна да. Өдөр тутамдаа ингээд хэрэглээнд л нөгөө нэг улиг болсон хэрэглээнд оруулах хэрэгтэй гэдэг чинь л хамгийн гол төлгөөр юм байна гэдэг боддог байхгүй. Тэнгүүд яг сургалтын зугаа яг уу зүгээр мөнгө өрөх гэж байгаа юм шиг яж л амар үнэтэй сургалтахгүй тэр нэг 6 сарын сая мая байсан баха. Гайгүй юм шүү. Яг ингээд хувааж бодохоор гайгүй мөртлөө нэг мөсөн төлөг болохоор санхунд ингээд гин цоцрол өгөхөөр юм байна. Тийм 3 сар мар 800 мянга ч лөө. Бас л тий Монгол дундаас үнэтэй сургалтууд орно шүү. Яг үнэ хэлэхэд Монголд одоо хүүхдүүдэд зааж байгаа тэгэхээр чинь нэг 300 тий хамгийн хямдхан нэрээ 250-80-аар зааж байгаа шүү дээ. Сарын сургалт чинь 500 мянга зугаар заадаг сургалтууд байт юм лээ. Тий. Тэгж яхад бас гэхдээ бас нэр үнэтэй дунд нь орж байгаа байхгүй юу? Тийм. Гэтэ нөгөө нэг хамгийн зөв хөрөнгө оруулалт чинь нэг боловсрал мэдлэг нэг сурч авах юм гээд тэгж ярьдаг те. Тэр нь үнэн ч юм шиг хэрнээ нөгөө нэг идэх хоол өмсөж зөх юмнаас яг ягаад ч юм ингээ мөнгө харамлж чаддгүй маа. Тий үйл болж байгаа юм чи күртэг авах хэрэгтэй шүү дээ тий. Тэгтэл хажууд нь сургалт тэр хоёрын нэгийг ингээ сонголоо гэж бодоод күртгэл сонгоно шүү дээ. Хүн чи тийм үстэй тий. Би болохоор сургалтаа сонгочдөг тийм тохиолдолд бол чи тэгээ яг өмсөж зүггүй жоохон өгөх юм уу? Яг нөгөө нэг ийм нэг зайлшгүй күрдэггүй байхгүй шүү дээ. Бас нэг ийм хуучин эсвэл нэг 5 6 жил өмссөн нэг хачин юм байгаа. Хачинтайгаа ингээ гүрийчдэг юм. Тийм шүү. Хачин юм бэж ич шүү дээ. Гэхдээ хачин юмчгүй бол тэгээ бас авахаа зур гарахгүй тийм гүрдгээл сонгоо шүү дээ тийм. Яг хачин юмтай бол явцдаг. Тэгээд бас нэг 18 тэй ч юм уу тийм байх үедээ бас байсан бол эцэг гэхээс авахтай арай нэг санаа зовох. Сэтгэлийн нөгөө нэг гүнтэх юм маань бас арай нэг гайгүй байгаа шүү дээ. Тэгээ яг одоо бидний үеийн насн дээр тэр мөнгийг эцэг гэхээс авах гэхээр нэг л мухайна нэг л ичмээр ингээд санагдаад байгаа байхгүй тий. Нөгөө идэж ухаа бас ингээд эцэг гэхээс авч байгаа юм байж дээрэс нь сургалт мургалт гэж солиороод ингээд тэрийг ядаж өөрөө олчихгүй тэгж аваад байгаа болохоор би болохоор гэхдээ ингэж тайвшруулдаг шүү дээ өөрийгөө. Окей би энэ сургалтанд сууж байгаа бол энэ сургалт надад тодорхой нэг юм өгөн. Тэгээд би ээж өөрийнхөө мөнгийг буцаагаад ингээд ядаж нэг 2 нуглаад өгчих бах та. Мөртлөө яг энэ ситуац дээр яг ингээд яг л нэг их мөнгө аваад нэг ингээд хотлоо дэмий үрэх гээд байгаа юм шиг мэдрэмж өгчхийдээ гэж бодоод байдаг байхгүй юу шүү дээ. Хэрвээ яхаа тэгэж хэлэх юм бол за окей ингээд ээж нь мөнгөний өгөө аав нь мөнгөний өгөө гэж тэгжил хэлтгэлтэй. Тийм угаасаа хэлтгэлтэй. Тэгэж хэлтгэлтэй. Гэтэл нэг тийм сулгаагаад идэм ба цаанаас нэг юм сулгаагаад байдаг байхгүй. Тэр нөгөө нэг энэ одоо ээж аваараасаа ингээд өмнө нь бол тэгтээ мэддэггүй байсан юм би. Одоо ингээд их сургууль мургуулдах чинь бас яа 2 3 сургуультанд суулаа хайр мөнгө ёо баг би өдөрт бол те баг л уцаас боллоо. Үгүй харин тийм ээ би ч нэг water snow болтлоо англи хэлний сургалтанд суулаа. Тэгэл одоо л нэг худлаа нэг англи монгол хоёулсан шал тийм худлаа юм болчиход байгаа байхгүй юу? Би бас яг л нэрээ яг тийм болчиход байгаа. Тэгэл тэгэнгүүт чинь ингээд ингэж бодож байгаа байхгүй юу? Тухайн үед бол боддгоо байсан. Одоо ингээд нэг тийм ээж аваамаасаа ингээд авсан мааваасаа гинэ. Ээж аваараасаа ингээд авсан мөнгөөрөө сургууль мургуулсан зүүх юм бол жоохон ингээд сэтгэл зулгаагаад тэгээ нөгөө нэг заавал сурчдаг юм шиг санагдав. Тийм хичээдэг тий. Хичээдэг ядчил хичээдэг. Тийм. Өөрийнхөө ингээд нөгөө төлж мөлсөн сургууль мургуулны өнгө зөнгөөр бол нэг хичээхгүй штэ. Йоо яг зөв. Би яг нэг 10 жилдээ нэг 10 жилийн 2 хүүхдэд хичээл заадаг гэсэн баггүй юу? Тэр мөнгөөрөө тэгээ англиний сургалтанд суух. За. Юу бүртгүүлээ. Би 7 хончол тэгэл тэрийг хайцсан заяа. Яг тэгж байгаа байхгүй. Зүгээр яг хөө тэр үе чинь би бүр амар цаг байсан маа. Хичээл үзэж байгаа заяа. Тэр үе чинь баг 6 7 мол хичээл үздэг гэсэн баха. 7 хичээл үзэнгүүтээ хүүхдтэй 7-ны 4 өдөр ч илүү 3 өдөр хичээлээ заачиж байгаа. Тэгээ бусад 3 4 хоног нь юу яадаг гэсэн. Англигаа сургалтанд суух төлөвлөгөө гаргацсан байсан. Тэнгүүтээ давхар жолооны курс. Амар гэхдээ амар завгүй амьдарч байгаа тэр үед үнэхээр амар таашилтайсан бохгүй. Гэтэ үнэхээр амар ядраад. Тэгээд нэгдүгээр тэгж амар ядраад хоёрдугаар за энэ дундаас хаях боломжтой хамгийн боломжтой зүйл нь юу вэ? Тэгж чинь нэг цаг гарах боломжтой зүйл нь юу вэ гэдгсэн чинь англиний сургалт байлаа. Тэгээ чи тэрний оронд юу ийсэн?
амарж байгаа юм уу зүгээр? Тэрний оронд тэгэл нөгөө нэг бусад юмнуудаа хийгээл тэгээд ер нь суулцах гаргаж байгаа юм тий өөртөө. Тэгээд тэр чи хичээл чинь нөгөө нэг хичээлдээ өдрөөрөө суун. Гэтэ зөвхөн суусныхаа дараа араас нь бид нар чи бие даал шалгалт яасан. Дундын шалгалт малгалтаар зүгээр ингээ бүтэн дээргөө 7 хонд штэ. Яг тийм сайн үед байсан байна. Би бол тэгж үзээ. Тийм одоо л өстой нэргөө хонж үзэж. 2 3 мурдгаар курстэ бүр нэргөө хонж наадалцтай амар хийдэгсэн. Тэгэл дөрөвдөө бол тэгэл хайсан дөө. Дөрөвдөө би ихтэй ажилд орсон юм л та. Хамгийн мал ярьчлаа. Хамаг амьдралаа л ярьлаа гэж. Зү харин тийм ээ нэг сургууль нэг тиймэрхүү тэгж хаягдаал бидгийн шүү. Одоо тэгээд тэгтээ чамтаа сая ингэж ярьсан чинь амар тийм сургалтын зурсан гэчихлээ. Тийм гэхдээ амар сургалтанд ингэ суун гэхээр л эхний 1 2 3 өдөр бол үнэхээр амар хичээж мичээл ингээл хамаг зөрөгөд зориулаад тест гэрэн даалгар малгар яасан юм бүгдийг хийж мэгээл цогцол гал амар үздэг. Би ийм хичээлийн хэрэгсэлд амар дуртай чи ямар вэ? Би ийм нөгөө нэг одоо үзэг харандаа нэг тийм одоо нөгөө нэг энэ жижигхэн стикер эдэн штэ ингэж дээр нь юм бичмичдэг. Тиймэрхүү юм би амар дуртай. Бодлоо жоох амар бүр кайфтай шүү. Тийм. Би баг ингэж нэг дэвтэр дээр 4 хичээл сольж. Би нэг анх нэгдүгээр тэл орохдоо нэг дэвтэр ингээ авсан байхгүй юу? Тэрийг би одоо сая л дуусгач 4-р тэлтэй. Би хараас нь өргөжлүүлээ хийгээл нэ. Зөө. Би болохоор нөгөө тим юмд амар дуртай байхгүй юу? Ер нь ингээд ийм бичиг хэргийн дэлгүүр хэсэг айгаа дуртай. За бүр ингээд цаанаасаа бүр ингээд нүд сэргээ явчихдээ шүү дээ. Оронд нь ингээ нөгөө нэг ямар дэлгүүр хуцсны дэлгүүр орохоор яг үнэлэхэд амар ядрааддаг байхгүй юу. Тэг ингээ нүд гүүгээд идэм аа ингээд хит ингээд олон юм харахаар ингээ нүд гүүгээд тийм. Тэгсэн хэрнээ бичиг хэргийн дэлгүүр орж марахаар амар гой санагдаал нөгөө нэг тэг ялангуяа миний рекордод энэ байхгүй юу. За би тэмдэглэлийн дэвтрийг амар олоодаа худалдаж авчихсан. Би тэмдэглэлийн дэвтрийг амар олоодаа бэлгэнд авчихсан. Ямар гоё юм. Надад ерөөсөө хүн бэлгэлдэх байхгүй хэрэгжилж байгаагүй. Би худалдаж авсан хэрнээ бас хэрэгжилж байгаагүй. Эхний нэг хідэн нүур бичээл тэгээл өөр юм байгаа. Тэгээл дуусаа. Тийм тэгэл ер нь бол нэг тиймэрхүү. Тэгтэл ингээд айгүй гоё ингээд ашигладаг хүмүүс ингээд байдаг юм билээ. Тийм нөгөө төлөвлөж мэдээ би тэгдэг. Би харин дайрыгаа ингээд бичмээр л байгаа байхгүй юу? Би тэгтээ дайрыг бичих хүн бол биш үлээ. Өдрийн тэмдэглэлөө. Тийм. Би нөгөө нэг утасныхаа мемо дээр бичдэг байсан. Гэтэ яг тэгж хаяал тэгтээ. Тийм өдөр болгон босон үйл явдал мод биш. Гэхдээ юм болохгүй байгаа юм санагдаад. Хэрэгээ биш зүгээр яг сэтгэл дотроо юу илэрхийлмээр байна. Ингээ хэцүү үедээ л яг бичдэг. Жаргалтай үед бол тэр юм мартчихгүй зүгээр ингээд байсан. Тэгээд сэтгэл бууланд ингээд эмо тий ханны болонд нэг өвдгөө тэр сууж байгаа та. Тий. Нэлмэстэнүүд дээр тий тэгж үхтэй нэг штеп гэсэн. Тий яг үнэ. Одоо нөгөө нэг би өмнө болохоор тий яг чам шиг ингээл нөгөө нэг хэцүү юм үедээ ингэ бичдэг байсан байхгүй юу? Тэг ингээд юу мэдэрч байгаагаа бичнэ штэ. Тэгж мэддэг байсан. Тэнгүүт яг үннийг хэлэхэд би яг өөрөө ч юу мэдэрч байгаагаа мэддэггүй л байсан юм шиг байна. Одоо ингэж уншмашхаар би одоо болохоор би нөгөө ийм шүлэг тэмдэг. Би бас шүлэг бичдэг. Тийм 3 4 сар бараг 5 сардаа нэг удаа ч юм уу. Үнэхээр нэг тийм сонин мэдрэмж мэдрээд байгаа үедээ тэгээ шүлэг бичдэг шүү. Тэгэхээр амар гоё. Би тэгээ шүлэг бичдэг залуучууд амар дуртай шүү. Би урлагийн залуучуудад дуртай биш л дээ. Надад ингэ жоохон сонин санагдаад байдیں۔ Урлагийн нэг юм өөрөө нэг урлагийн нөгөө нэг ямар нэг авьяас байхгүй хахад эргэтэй тийм авьяас тахаар нэг тийм өөрөөсөө жоохон хичээдэг гэж үү? Тийм, өөрөөсөө жоохон би яг тэгээд байгаа. Өөрөөсөө жоохон хичээж бичээ. Наад амар гоё дуулж муулдаг ч амар гоё бичлдэг. Хад би директэн зүгээр ингээ мөстэй ингээ хөлтөө ингээ тийм байхад ингээ жоохон эмхтэн чөөг нь бол эрэгтэй хүнийг бодоод жоохон урлагийн мэдрэмж, гоо сайхны мэдрэмжээр жоохон өндөр байдаг гэж тэгтэн штэ тий. Оо за. Ер нь бол тийм үстэй ядаж нөгөө эмэгтэй гэдэг утгаараа тийм байж болох юм нүрээ бодож модоо хомс хуруугаа янзалж манлаад тэгээ би минь ч нэг уяхан төрхөн тэр мөрөөднөөсөө шалтгаалаа гоо сайхны мэдрэмж гэсэн жоохон өндөр байдаг юм шиг надад санагдтыг. Тийм болохоор тийм байх хэвээр байтал хажууд нөгөө эрэгтэй тэрнээс нь ингээ илүү байхад нөгөө нэг надад ядаж ингээ байглаасаа байгаад байна шүү дээ. Тэгтэл эрэгтэй хүн чинь нөгөө байглаасаа нөгөө нэг булчин шүрмэстэй яадаг эмхтэй хамгаалдаг тийм байхад байдаг дээр нэмэнгүүтээ нөгөө нэг гой сайхны мэдрэмжтэй урлагийн мэдрэмжтэй болохоор бүр ингээд
надаас бүр ингээ хэд дахин мянган илүү болчихж байгаа шүү дээ. Хамгийн бүр төвшин илүү юм шиг санагдаад. Төвшин илүү юм шиг санагдаад. Тэгээд тэрнээсээ жоохон санаа зовоод хичээд тиймэрхүү санагдаад байдیں۔ Надад болохоор нөгөө нэг би урлагийн хүмүүстэй би нөгөө нэг жоохон ийм хүмүүс нэмэр гоё. Тийм яг гоё л доо, тийм гоё л доо, тийм гоё. Би ингээ нөгөө нэг юунд зурхаа мурхаанд бас хөөрхөн баг зэрэг итгэдэг. Тэнгүүт би ч нөгөө загсны орд тэгэл загсны орд чи ингээл амар имзэг те тэгснэ ингээл ийм урлагийн мэдрэмж айгу өндөртэй энэ төр би тэр нь жоох итгэдэг байхгүй юу. Би өөрийгөө жоохон мэдрэмжтэй гэж боддیں۔ Тэгээ хэрвээ би ингэж бодож байгаа байхгүй юу. Би ер нь бас те зохиолч ч юм уу эсвэл нөгөө нэг найруулагч тийм хүн болсон бол бас хөөрхөн явах байсан байх таа гэж бодогдод тахгүй надаа одоо бодоход. Тэг ингээд ер нь л нэг тийм 10 жилд яг үнийг хэлэхэд өөрийгөө нөгөө тэр талаараа хөгжүүлж чадаагүй. Гэтэ яг нөгөө нийгмийн хичээлдээ айгу дуртай байсан, түүхийн хичээлдээ айгу дуртай байдаг байсан. Гэтэ надаас шал өөр зүйл ахгүй юу. Нийгмийн хичээл дээр яг үнийг хэлэхэд би ингэж тис хөндлөн сэтгэхэд байгаа юм шиг санагддаг байсан. Нийгмийн хичээл дээр чи нөгөө айгу их ярьдаг та. Яг тэр үед ингээл ингээл би ганцаараа ингээл хөндлөн сэтгэхэд байгаа юм шиг санагдаад байсан байхгүй. Тэг хэрвээ тийм монгол хэлний хичээл дээр болохоор ягаад ч маань миний ингэж бичсэн юм хум манай багшид нэг тийм таалагддаг юм шиг санагддаг байсан байхгүй юу. Гэтэ ингээд хэрвээ өөр багш таарад мараад ч юм уу те яг би тэр багшаа бол буруутгах юм биш. Зүгээр ингээд өөр багш таарж мараад гэсэн бол нэг жоохоо түлхээд өгсөн байсан бол би бас нэг тэр замыг хөөвөл бас болохоор ч байсан юм уу да гэж бодогдоод байгаа байхгүй юу. Бодогддог байсан. Тэгэл гэтэ би чинь бас 10 жилдээ нэг жүжигчин болох юм энэ гэж тийгэнгүүт манай имээ амар дэмждэг байсан за. Манай имээ бүр амар дэмжил тэгэд ингээд нөгөө нэг яэш өгсний дараа нөгөө суйсаас чи нөгөө шалгалт авдаг да. Тэр нь лөө манай имээ бүр ингээд нөгөө намайг явуулж ясан заяа. Тэгсэн чи би нөгөө нэг надад ерөөсөө ямар ч бэлтгэл байгаагүй. Би ерөөсөө суйст орно гэж бодоагүйсэн байхгүй. Зүгээр би имээ тоглоомоор би ерөөсөө суйст орд юм уу энэ төр гэл тэгж мөнгөд имээ тэгэлдэ миний охин бол өстө үнээр алан мална гэл хэлдэг гэсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь мэдээчгүй байж байгаа тэгээ өглөө нь тэр чин би чин бас нөгөө нэг сумын үгт байхгүй юу? Сумын үгт чин тэгээд нөгөө аймаг руу очиж байгаа. Тэгээд тэгсэн чин хальт нөгөө явах нь таарад имээ тэгсэн чи яваад нэг шалгалт өгөөд үзье ядаж гэдгийгсэн байхгүй. Тэгээд намайг явуулсан. За. Тэгсэн чи би хоцорсон шүү дээ. Тэгэл тэр чигээр хайцсан. Гэтэ жүжигчин бол надтай авцалдахгүй л дээ. Жүжигчин бол авцалтна гэж боддгоо. Зүгээр л нөгөө нэг би чи нөгөө нэг өөрийгөө юм илэрхийлэх интернет тиймэрхүү юмд айгуу дуртай. Тэгэл нөгөө нэг тийм болохоор л нөгөө хүүхэд болгоныг цагдаа болно гэж боддог доо. Тэгвэл жүжигчин бодогдсон юм шиг. Тэрний оронд би жоохон найруулагч юм уу тиймэрхүү юм бодсон бол нэрээ уг нь айгу болох байсан баха энэ гэж боддог байхгүй. Тэгээд за тэрнээс шүү дээ тэрнээс сэдвүүлээд би ч нэг үнцэн ярьж өгчээсэн юм байна. Тийм ийм урлагийн залуучууд надад гоё тэгтээ нэг тийм зан аашийн хувьд надтай ерөөсөө ингэж авцалддаг юм аа. Ийм жоохон мэтэг нүүр те хит ингээл нэг тийм байгаад байгаа юм санагдаад. Тэр нөгөө нэг амар мэдрэмжтэй байдаг л та яалтч надад хит мэдрэмжтэй юм шиг надад жоохон амар санагдаад. Тийм ч одоо гэж бодогдоод идэв шин. Тэгтээ яг урлагийн залуучууд гоёлох л та гоё. Тийм. Юу ярьж байгаа хоёул ийш орчин. Мэдхгүй ойлол тэгэл харууг юм ярьж байна уу. Харин тийм те. Тийм шүү урлагийн залуучууд. Гэтэ тэрний өмнө өөр нэг юм ярьж ирсэн юм санагдаад байгаа юм. Яг гол point нь юу вэ? Санаж санахгүй. Энэ насны хувь яг юуных юм болоо? Гэтэ тэгэл ярьчлаа шүү дээ зүгээр сайхан. Тий ярьчлаа. Тэгээд гэтэ шүлэг мүлэг яриа явжсэн шүү дээ. Тий шүлэг ярьжсэн шүү дээ. Шүлэг мүлэг яриа явжсэн. Тийм би ч нөгөө нэг бичиг хэргийн дэлгүүрт дуртай муртай тэгээд чиний нэрээ бүр ингээ нүд чинь сэрэгдэг юм юу вэ? Худалдаж авандаа гэхээр бүр нүд сэргээд бүр ингээ гой санагдаад байдаг зүйлөө. Айртал скин кэр юм болоо. Скин кэр тэгээ бас нэртэй хүмүүс юм уу? Эсвэл нүрний будаг болсон юм шиг л. Өмнө нь бол хувцас моцс байгаад идэг байсан. Хувц харахаар л гой санагдаж байна. Би энэ хувцыг харах өмсгөн бол ямар секси ёо. Ямар гой харагдах болоо гэж боддогсэн чинь одоо жоохон скин кэр мэр
Тэжгүй санагдас. Одоо гэхдээ яг одоо гэх юм бол миний бүр ингээд яг догтлж байгаа юм гэх юм бол би 7 хоногоор ингээ хүнсээ авчдаг заяа. Би дараа 7 хоногт яг ямар ингээ гоё ногоо аваад ямар хоол яг тэрэн дээр би бүр амар догтлдог болсон заяа. Яг өөр төрлийн нөгөө хоолнууд хийж байгаа шүү дээ. Тэнгүүтэл яг ямар ногоогоор ямар хоол хийж болох вэ? Тэрийг ингээ бодсон амар гоё догтлдог болсон нэр. Яг тийм юм биш үү? Зөө. Би эсэргээрээ наадхан ч амар стресстэй байдаг шин. Йоо маргааш одоо бас юу хийж идэх вэ гэл амар тэгж ингэдэг шин. Гэтэ яг нэг тийм үе байд юм лээ. Хүн жоохон нөгөө миний догтлж исэн үе болохоор эрүүл гэхээсээ илүү би ч нөгөө нэг ихэнхдээ гадуур нөгөө хоолдог байсан. Тэгж явж байгаад гэртээ хоолдог болоод ирсэн чинь тэр үед ингээд яг хуу тодорхой хэмжээнд оройн нь бол жоох стресстэй. Маргааш одоо ямар хоол хийж идэх вэ энэ гэж бодож бодоод. Гэхдээ яг хийж ах үйл явц маань надад ингээд амар таалагддаг гэсэн. Тийм яг нэг тийм өөртөө орон зай өгж байгаа юм шиг мэдрэмж яг ингээ хоол хийгээд байж ах чинь хүн ер нь бол ишээ шидийн боддгоо шүү дээ. Тэр нь амар гоё яагаад байдаг сан. Одоо тэгээд ер нь жоохон стресс гээд ирэх юм бол ер нь нэг хоол хийж идчихэд байгаа шүү дээ. Тэгээ бүр ойрд би чинь банш энэ төр чим юм. Тийм бүр ингээ яг нэг тийм нөгөө бясалгал гэдэг чинь маргал хоол хийх чинь марга бясалгал юм шүү гэж бодсон шүү дээ. Хоолыг хараа амар гоё. Тийм тэгээд би яг нөгөө нэг ингээл ногоонуудаа ингээ хэрчиж тавьчаал. За би ингээ өөр юмнуудыг чадахгүй байгаа гэсэн би ядаж ингээ биеэ нэг ирүүл байлгахад тийм зүйлийг би хийж чадсан гингүүтэй амар өөртөө урамшингуудаа өөрөөрөө бахархаад байгаа байхгүй юу. Ядаж тэр зүйлээс өөртөө бахархах мэдрэмжээ ингээ аваад байгаа. Гэтэ хамгийн чухал зүйл шүү дээ яг үнийг хэлэхэд эрүүл мэнд гэдэг чинь тийм үстэй. Чи хамгийн чухал зүйлдээ амар гоё хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тийм ээ. Тийш нэг яг хийж чадах юм аа тий. За би ингээд хичээл ном яасан юм да. Нэг хамгийн мэдээс хитгчдийн байж тий. Тийм ядаж тийм эрүүл мэндтэй ингэж байгаа юм байна. Зүг. Тэгэж байгаа тэр гоё байгаа шүү. Би сая чамаг харин бас нөгөө хувцас гээл ярьсан шүү дээ чи. Тэрэндээ чи юм бодлоо. Чи ер нь ямар хувцалтанд дуртай вэ? Би яг дуртай шүү нөгөө итгэлтэй байдаг бол биш. Энийг өмсчхөөрөө иймэрхүү хувцас өмсчхөөрөө би өөртөө итгэлтэй байдаг биш. Зүгээр чи хувь хүн чи өөрөө ийм хувцас өмсөхийг хүсдэг дээ гэсэн. Одоо хипхоп ч юм уу одоо юу гэх юм эсвэл секси ч юм уу тий. Тиймэрхүү жанр шүү дээ. Секси хувцас юм байна л да. Амар нөгөө би барьсан. Хүмүүс чи ингээд гоё дүүпл өмсч явдсан шүү дээ. Өдөр тутамдаа ер нь нэг намхан өсгөтэй ч гэсэн нэг дүүпл ч юм уу сандал ч юм уу тий. Тиймэрхүү зүйлс айгүй гоё өмсч явдсан шүү дээ. Би дүүплийг үнэхээр өмсч чаддаг байхгүй юу? Миний бүр хөл бүжигтэй амар өмсдөг юм шиг царайтай шүү дээ. Хөл бүр ухдаг заа юу. Бүр ингээд нөгөө нэг өвдөг нугларч моглараад нэг гач алгаж болох шүү дээ. Би яг тэгдэг заа дүүпл өмсөх юм бол. Гэтэ би ингээ амар өмсөхийг хүсдэг. Тэсэн мөртлөө ингээ чаддгүй. Тийм дүүпл юм байна. Хөтөч ингээ гой 100 сандаад мандал өмсдөг шүү дээ. Би дөрөвдөн тавчгтаа усч байгаа. Би тэгтээ чамаг хараад яг үнийг хэлэхэд одоо хоёлаа чинь амар би нэгэ мэдгүй шүү дээ. Тий, одоо хоёлаа 2 сар 3 сар. Тийм 2 3 сар л болж шүү дээ. Би мэддэг болоод тийм танилцсан. Тий би чамаг болохоор ингээд за яг угаасаа секси ингэж хувцлах дуртай юм шиг байна. Ер нь тэгж хувцалдаг юм байна гэж утсан байхгүй. Тэгээ секси хувцалтанд ч угаасаа нөгөө нэг яа хэл орцолтойдох юм. Хувцалтанд энэ ямар хэцүү үгүй. Яна намаа хүмүүс сонсоод амар үзий яддаг хаа юм бэ. Үзий ядгаар олон хүн байхгүй тийм. Гэхдээ уучлаарай би угаасаа амар нэг тийм патент уу яриад. Хидэл бүрэн хий. Жохон нэг тийм бүрэн гэж юм шиг яриад байгаа. Тэгээд ингээд тийж бодчихсан байхгүй юу? Ер нь л өдөр тутамдаа нэг тийм өсгөдөө гутал мутал тийм жохон нэг секси хувцалж явдаг байх таа энэ гэж бодчихсан байхгүй юу? Тэгсэн чинь үгүй мэн те. Ер нь гэхдээ хувцлах бол дуртай гэхдээ үгүй. Яг нь секси одоо дээгүр мэгүр бол нөгөө нэг гоё би барьсан топ моп яасан юм өмсдөг заяа. Окей, доогоороо тэгээд бас нэг юпү мөп ч юм уу те тийм хүмүүс өмсдөг. Яг тэр готл руу ороод ирэхээр л би миний толгой ингээд дээд болчихдог гэж болонготой. За нэг бол пүүз, нэг бол кет, нэг бол тавч гэсэн бол тэр гурван сонголттой. Тэрнээс тэр дондор сандал ч юм уу өсгөдө готл хийж орж ирдэггүй. Зүг. Би юм бохгүй юу? Би л гэдэг бүр би л гэдэг яриад байдаг те. Хувь хүн маань яг дотоод хүн маань бол би ингэж юм задгаа хувцсан дуртай.
бүр ингээл хамаг ямаа гоё ил гаргаад ингээл хөхмөхөө ч юм уу эсвэл чээж мэж нуруу муруугаа илүү тий амар өмсөх би ч гэсэн ингээл бэлхүүс ингээл одоо ч бэлхүүсгүй л болсон л да. Гэхдээ ер нь бол нэг тийм бэлхүүсээ ил гаргаад цээж мэж ингээл ил гаргаад ер нь ийм задгаа уцлах амар дуртай байхгүй юу. Гэхдээ миний би амьдралдаа тэг задгаа уцалж үзэж байгаагүй. Тэгээд юу ангууд би ч нөгөө хэлсэн штэ. Ер нь л нэг юм энгийн байдаг гэж. Тэгээ хувцанартаа нэг анзаар ач холбогдол өгдөг. Зүгээр нь жоохон чанартай өмс хийчээдэг гэж. Тэгэнгүүт тийм хувцнууд чинь ер нь ол те жоохон сул мул ч юм уу те эсвэл харахад нэг зүгээр нэг цэвэрхэн байдаг штэ. Тийм байгаад байдаг байхгүй. Тэгээ ингээд яг ингээ хувц авах ч юм уу нэг тиймэрхүү юм болгоод ирэхээр нөгөө хувь хүн маань нөгөө нэг гадны хүнтэй маань жоохон ингээд зөрчилдөөд байдаг байхгүй айгүй хэцүү. Тэгэл яа. Гэтэ ингээд залуу байгаа дээрээ яг үнийг хэлэхэд жоохон тэгж хоцлмаар байна. Тийм ээ. Чадахгүй байна. Тийм. Энэ ч ингээл тэрэн ч тэгэл энэ ч ингээл ер нь бол нэг тиймэрхүү шалтак тоочол хоцолж чадахгүй л яваад нь л та. Би бол амар ингээл хаяа бүр амар гоё секси хоцлал ингээл нөгөө гадуур явж байгаа бол тий яг ингээл гарахынхаа өмнө нөгөө нэг хүнд чинь ингээд нөгөө нэг өмсдөггүй хэрний хідэн нэг амар гой задгаа уцнаад байдаг шүү дээ. Йоо ганц ч удаа өмсөөгүй тийм уцаа. Нөгөө шүүгэн дотор ингээд хідэн мянган жил авцсан. Тэрийг өмнө ингээд өмсч үздэг байхгүй. За окей ингээл төд мэлэн тарангуутай би өстө сайхан хороогийн хамгийн сайхан хүүхэн харагдаж байна. Тэгэж бодоол ингээл хараад яг гарахаас 1 минутын өмнө толон тарангуутал цаацаа бэлээ. Тэгэл хавцаа солилцдог байхгүй. Харин тийм тий. Тэгээд нөгөө нэг би яг өнөөдөр бодчихсан байхгүй юу? Хүн нөгөө нэг юунаас өөртөө итгэх итгэлийг бас авдیں гэхээр өмсөж байгаа хувцснаас юм байна. Тэр хувцас ямар байх нь хамаагүй яг ингээд өөрт нь гоё санагдчихэвэл тэр чинь яг тэрэндээ ингээд жоохон бардаад гэх юм уу? Айгу гоё ингээд өөртөө итгэлтэй ер нь хотын гудмаар ч юм уу хүнтэй уулзахтаа байдгийм байна да гэж бодсон байхгүй би. Мяга ингээд өөрийнхөө хувцсалтыг ингээд хараад толинд хараад үнэхээр гоё юм уу гээл тэгснээ гадаа гараад ингээд ичээд тийм бариад харчин онцгой штэ. Нөгөө ил гаргая гэж бодсон юмаа хаагаад далтлаад байдэн штэ. Одоо хөхөө ингээ ил гаргая гэсэн хувцас өмсөж гарангуудаа хөхөө ингээ хаачдаг штэ. Байна ингээ гараараа ингээ дарж мараал тий. Тэгээд ирэхэд жоохон онцгой санагдсан. Тийм харин яг нөгөө тухгүй байдал болчихдог байхгүй. Тэр нь уг нь ингээл амар хүнд харагдах марагдах нь ямар ч гэсэн яад ингэж хэдий боддог хэрнээ үйлдэл маань тэрийг маань ингээд яг илэрхийлж харуулж баталж чаддгүй юм шиг санагдсан. Зөрөөд идэг тий. Зөрөөд идэг. Харин тий. Бодлоо ингээл би ингээл нэг юм тийм яасан хараа мараанаас тийгэж айдаггүй гэсэн мөртлөө. Яг тэгэхээр нэг 50 юм шүү. Тий. 50 өмсөх хэрэгтэй юм шиг. Жоохон тухтай. Одоо хүний нүдэнд ингэж би хүнээс ичхээргүй тухтай. Тэгснээр надад ингэж жоохон бас гоё мэдрэмж өгдөг. Тийм л яг нэг юм хуц өмсөх хэрэгтэй юм шиг байна. Тэрнээс нөгөө нэг би ч одоо ингээд яг өөрийнхөө дотоод хүнээр бол би чинь тэгэл амар задгаа өмсгөх гэдэг шүү дээ. Тэнгүүд яг ингээд гадаа гарсан чинь эвгүй байгаад надад эвгүй байгаад хам бол би ингээд тэр хувцсан дээр гоё харагдчих чадахгүй шүү дээ. Ойлгомжтой. Тэгэхээр ингээд 50 байх хэвээр. Хүний нүдэнд ч аятайгаа харагдчихдаг ч юм уу те. Тэгээд өөрт маань ч ингээд хүний нүдэнд аятайгаа харагдаад ирвэл бас өөрт маань бас окей үү юм аа. Тийм. Тэгэл нөгөө нэг эсвэл ингээд тэр хувцсан хүмүүсүүд ингээд өөрхөнтэй уулзсан готлоо ой чи өнөөдрөөс амар хүрх харагч чинь марч хүмүүсэлжтэй шүү дээ. Тэгэхээр бүр ингээд амар өөртөө ихтэй болоод тэгж нөгөө нэг үйлдэлээрээ юм даллахад дундаггүй юм шиг санагдсан шүү дээ. Бас тийм тий. Би тиймэрхүү комент ихтэй хүмүүсээс нэг авч байгааг юм уус нэг тийм онц хувцалдаг болохоор. Гэхдээ манайхан ингээ гоё харагдж байгаа өдөр гоё байна гэ. Манай монголчууд нэг хэлдэггүй юм шиг санагдсан тий. Тийм солонгост л тийм үнэд амар их сонсч байна би бол. Багш нар ч юм уу анги хүүхдүүдтэй тийш өнөөдөр амар хөөрхөн байна өсчээс та гоё байна. Гоё утсан. Үсээ засуулсан юм уу гэж мэгэл нэрээ тэгээд тий. Тийш үү. Тий яг тэнгүүтэл нь за окей би маргачсан гоё хувцсан өмсөд. Би ингээ гоё хэлүүлээ яа. Тийм бодсон. Хүн тэгээд айгу эцээц айгу урмаа юм тийм. Харин тийм ээ урмаар тэгж жийл улмал нөгөө нэг дэлгэрэл явдаг. Ялангуяа юм ихтэй. Тийм. Ялангуяа бид нар бол тийм л хүмүүс юм байна. Гэхдээ өнөөдөр хоёулынх нь яг үндсэн степ юу вэ? Situationship байсан ч гэсэн бид хоёр ингээд 40 50 минут. 50 минут ярьчих юм уу? Тийм 50 минут. Эмэгтэй хүн бол эмэгтэй хүн л гэдэг юм яриад байвал яриад л дээ. Хоёлоо нэг өмнөх 7 хоногт нэг хийх гэж оролцсон шүү дээ. Тэр үед тэр ерөөсөө ярьдаг тий. Ерөөсөө юм ярьж санаанд юм орж ирэхгүйсэн шүү дээ. Тэсэн чи одоо ингээ хөөрхөн яриад шүү дээ.
бас болж ийн хоёлаа хэлсэн чинь өнөөдөр нэрээ маа төгсөө байхгүй. Тэгээд бид тээр хоёлох найж байгаа. Тийм хоёлох найж байгаа. Нэг та нар маань нэрээ үзээрээ ингээд subscribe дараарай гууж байна. Өмнө нь ерөөсөө тэгж хэлээгүй те тэгж хэлж байгаагүй те. Хэлж байгаагүй. Надад гэхдээ тэгээд ингээд шүүмжилмээрэн байвал хамаагүй бичээрээ. Тэгэрээ намайг л битээ шүмжлэрэй гэж. Намайг шүмжлэрээ тэгээд тэрийг засах болно л гэж бодчихин дөө. Тийм. Тэгээ өөртөөхөө ч гэсэн үзэл бодол мадлыг давхар илэрхийлэлээр бид хоёрын нөгөө ярьсан юмтай үзэл бодол нийлж гин үү нийлэхгүй байна уу те. Тийм. Энэс хий тастаад бараг сүлд нь оруулчих юм шиг. Харин эсвэл ихэнд нь ч юм уу гэдэггүй сүлд нь оруулчмаар. Сүлд нь орсон нэрхаа. Нөгөөний юу чи юу н иймэрхүү философик юм ярих хэр дуртай вэ? Ер нь дайггүй дуртай дөө. Тийм үү? Тийм. Би яг нөгөө нэг 10 жил философи гэж би юу ч мэддэггүй байсан заяа. Философи гэдэг үгийг ч мэддэггүй байсан. Бараг л мэддэггүй байсан заяа. Философи гэдэг ингээл гадуур яригдал байдаг. Тэгээ яг юуг илэрхийлэх гээд яг гэдэг аа мэддэхгүй. Тэгээд оюутан болоод бид нар заалч хүний философи гэдэг шилжүүлсэн шүү дээ. Тэр үед л нөгөө нэг яг амьдрахын утга учир, оршин тогтнохын утга учир, зөв буруу зүйл гэж байдаггүй гэл тэрнээс эхлээл философи маань орж штэ. Тэгэл тийм бахаа санахгүй. Тэр хичээл маань ороод би ингээ философид амар дэжгүй дуртай байдаг болсон заяа. Тэр хичээл амар юм миний мэрэгжлийн хичээл биш зүгээр суур хичээл юм байж штэ. Тэр хичээлээ амар хийж мэйгээд амар дуртай. Тэгээд философи нэг 2 ном уншиж үзэж мэтэл тэгэл амар гой санагцсан. Гэтэ одоо л амар сүртэй тэгэж дурлах билээ. Яг тэр үед амар дурлж байсан. Тэгээ ер нь бол яг философи гэхгүй ч гэсэн амьдрал ер нь тэгэл тэр чигтэл ер нь философи байгаа шүү дээ тий. Амьдралаас ингээл философи юм харъя гэвэл философи ч өөрөө ингээл тэр чигтээ юу гэх юм энэ яагаад оршин тогтнож байгаа юм тий. Яагаад гэдэг асуултанд орол ингээл байгаад байгаа шүү дээ. Тэгэл бодоод үзэнгүүт нэг тиймэрхүү юмыг ярих дуртай гэсэн үг юм. Тийм дуртай. Гэтэ тийм гэж баг ярих дургүй хүн байд юм. Ер нь бүхэл хүмүүс л ядаж тий ингээл нөгөө хувь төөрөөг, хувь тавилан ч юм уу тий. Хойд нас мас ч юм уу тий. Тиймэрхүү юмд бас жоохон чалтгай нэг итгэж мэтгдэг хүмүүс байдаг штэ тий. Тэгээ тэр бүхэн чинь ер нь нөгөө философитой ингээ холбогдож байгаа юм болоо гэж. Яг тийм тодорхой хэмжээр тэр тухай ингээ хүмүүс чинь ингээ айгүй сонирхдаг штэ тий. Ингээл тийм контент ингээ гараад ирэнгүүт л шууд би л шууд дарж орж морол нэрээ тийм нэрээ урд нас гэж байд юм уу дараа төрөл гэж байд юм уу яа тийм урд нас дараа төрөл мөрлөө тиймэрхүү юм философи яг хамаатай байдаг гэж би л боддоо шүү дээ. Яг уншиж байгааг болохоор сайн мэдэхгүй л юм. Би гэтээ нэрээ их сургуулийнхаа философи хичээл ерөөс санахгүй байна. Юу гэсэн юм бэ? Ямар ч тач манай багшаал ингээд Монголын хамгийн анхны философи ямарын гэтээ ядаж философт ингээл бас хайр гэж юу юм те тэр мөрдний тухай ч гэсэн ордон шүү дээ те. Тэгэхээр яг амьдрал яг философин дээр бас суурилдаг л байгаа байхгүй те. Хэдий нөгөө нэг амар шинжлэх ухаанч хүн шинжлэх ухаан 100% ингээд итгэдэг хүн байлаа гэхэд хайр гэдэг зүйлээр ихнэр хүүхэд ч юм уу нөхөр хүүхэдтэй болж малж байгаа гэд. Тэр нь тийм зүйлстэй угаасаа тулгарч тийм зүйлсийг мэдэрч амьдарч байгаа шүү дээ тий. Тийм болохоор тийм хүмүүс ч гэсэн ингээд философиг тодорхой хэмжээнд мэдэрсэн л байгаа гэж би боддоо шүү дээ. Тэгээ судалгаан цаашаа тий. Философин дээр суурилж амьдралаа тэгвэл туулж явж байгаа юм шиг санагдав. Тэгэж амар нэг онл яасан хүн амтны хэлсэн үг мүгийн тэгж зэжилж мэжил судлаагүй ч гэсэн тий. Дотроо сэтгэл зүйдээ сэтгэл дотроо. Тийм. Би болохоор ингэж боддог байхгүй. Би яг ингээ философи гэж юу юм энэ гэж хайж үзэж байгаагүй ч гэсэн яг философи гэдгийн тодорхойлтыг бол би мэдэхгүй байна л да. Тэрийг одоо бодвол зөндөө олон хүний ярьсан одоо бичсэн юмыг уншиж ийж тэр дундаас би нэг өөрийнхөө тодорхойлтыг гаргаж ирэх байх л та. Бодвол тэгэнгүүт тэгж байгаагүй ч гэсэн зүгээр ингэдэг байхгүй юу. Ер нь бол нэг тийм жоохон философик юм айгууд ярих дуртай. Тэг ингэж бодох айгүй дуртай. Би ер нь бол юмыг ингэж амар бодох дуртай. Тэг ингэж би өөрийгөө бодох дуртай юм чинь би нөгөө нэг өөрийн гэсэн бас нэг тийм
сэтгэлгээтэй хүн юм байна да энэ төр гэж бодож ирсэн байхгүй юу. Тэг ингээд тэгсэн чинь би зүгээр л боддог хүн байсан. Яг ойрд бүр тэрийг бүр амар мэдрээд байгаа байхгүй юу. Нөгөө нэг бодлосоо дүгнэлт гарахгүй ингээд зүгээр л боддог гэсэн үг юм байна тийм баг тийм гэх юм уу. Ааха тэг бодох дүгнэх энэ төр чинь бас нэг жоохон өөр юм шиг байгаа юм л да. Тэг нөгөө нэг ингэж идэв штэ. Манай боловсролын систем ингээд ерөөсө хуулуулж хичүүлээл, чийлүүлээл, ерөөсө сэтгэн бодох чадварыг өгч чаддгүй энэ төр гэл тэгээд хүмүүс жүмжлээдсэн штэ. Би тэрийг ойлгодог гэж боддог байсан байхгүй өөрийгөө. Тэгсэн чинь би тэрийг ерөөсөө ойлгодог байсан билээ яг үнэ хэлэхэд. Тэгээд ямарваа нэг юм ингээл уншаал тэгэл тэрэндээ ингээл дүгнэлт өгөөл тэ чи юу гэж бодож байгаа энэ төр гэл тэгэл тэгж мэгэл хүмүүс яриад идэв штэ. Тэгсэн чинь би ингээд тэрийг ингээ ойлгож яах гэж бодоод яваад байсан чинь үгүй байсан за. Тэгээ би өөрийгөө ингээ тэгж чаддаг гэж боддог байсан байхгүй. Би ямар нэг зүйлийг уншаад би ингээд би эндээс одоо ингэж бодож гин миний бодлоор нэг юм шиг байна гэж бод. Гэсэн чи би айгүй хүн боддог ингэж юм наагуур нэглээд өнгөрдөг тийм хүн тийм шиг санагдсан байхгүй надаа. Ажил нөгөө би чинь боловсрол судлалын философи штэ. Тийм мэрэгчлээ юм уу? Тэгээд тэгэнгүүт чинь би би тэгэл ямар тэнэггүй юм бэ энэ гэж мэгэл зан. Тэгээ миний ингээл өдөө хүртэл ингээл бодоод яваад исэн зүйлс чинь яг үннийг хэлэхэд айгүй нэг тийм хөнгөн хайнг зүйл байгаад байсан юм байна гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ би чинь ингээл өөрөө ингээл яг ингээд өөрийнхөө нөгөө нэг сэтгэлгээний оршихуйд би ингээд айгүй нэг тийм гутарсан гэх юм уу. Тий. Уналтанд орсон гэх юм уу. Тэгээ би чинь ингээл хүмүүнтэй айгүй ярих дуртай байхгүй юу. Ер нь нарийн нандин юмнуудыг айгүй ярих дуртай. Бараг л би нэрээ те ингээл од харснаа одыг бодоол те ер нь ингээл од юу юм болоо гэл те яагаад ингэж харагддığım бол энэ төр гэл тэгснэ бусд хүмүүс ингээл би одоо ингээд хүмүүнтэй ингээл уулзчаал те одны талаар ярих уу гэл тэгэх юм бол энэ хүн юу гэж хариулах бол гэдэг надад амар санагдаад тахгүй нөгөө шинжлэх ухааны үндсээс ярих нь уу эсвэл нөгөө уран зохиолын талаасаа ингэж өөрөө хийсвэрлэж ярих нь энэ төр гэл тэр мөр амар гоё санагдав за гэтээ тэгж ярих хүн ерөөсөө олддгүй ялангуяа нэг тийм энэ насан дээр бүр олддгүй гэх юм уу. Надад бас яг тэгж бодогдсон штэ. Илүү нөгөө жоохон байхдаа тэр мөрний талаар янз янзаар бодд юм болов. Би яг багтаа болохоор юм байж магадгүй те. Би яг ингээд жоохон байхдаа ингээд яг сандаг байхгүй юу? Бүр нэлээд жоохон байсан маа. За нэг их л одооч нэг 3 мөр гараа ингээд 2 мөр гараа гэсэн баг. Би яг ингээд гадаа гараад тэнгэр лөө хараад ингээд тэнгэр ингээд цэв зэлмэг амар гоё байсан байхгүй юу? Амар гоё. Тэгэл би яг тэнгэрлөө хараад би ямар азтай юм бэ? Би яг ийм гоё цэв цэхэр тэнгэрийг харж байгаа тэгээд ингээд хүн болж төрсөндөө би ямар гоё азтай юм бэ гэж. Тийм жоохон хөвчтэй. Би яг тэрийг амарсаа сандаг байхгүй юу? Тэгээд би яг ингээд тэнгэр тайртай юм бэ. Надаас ингээд хэрвээ хүн чи ингээ юунд тайртай вэ гэж би хариулах юм бол би тэнгэр тайртай гэж хэлэх юм байна. Яг тэр үедээ тэгэж бодчихсон. Амар хөөрхөн байгаа. Тэнгүүтээ ингээд яг тэр тэнгэр тэр амар гоё тэнгэрийг харж байгаа шүү дээ. Тэнгүүтээ хэрвээ би ингээд нохоо байсан бол би ингээд энэ тэнгэр цэлмгийг ингээ хараад би ингэж бодох болов уу гэж би бодчихсон. Би бүр тэрийг амарсаа санд яагаад ч амар жоохон байсан мөртлөө. Тэгээ бас нөгөө шүн ингээ од харангуудаа ингээд ямар гоё юм бэ те. Энэ ингээд тэр нэг одноос ингээд бас арай жоохон том болцсон байсан байх нэ. Тэ хичээл мичээл дээр нэг од чин бүгдээр гариг мариг яасан юм тэднийг мэддэг болцсон. Тэр нэг одноос өөр нэг ингээ гаригийн хүн ингээ намайг ингээ хэрвээ харж байвал яах гэж бодож мод. Хийсвэр сэтгэлгээ. Хийсвэр сэтгэлгээд арай жоохон том болоод ирсэн чинь тэгэж бодож моддаг болцсон. Тийм болж ирсэн. Тийм зүйл бодож исэн. Одоо бол тэгэл тэнгэр харангуут л. За бороорхон дээ. За өнөөдөр цэлмэг ахын тийм л бодож байгаа. Тэгэхээр жоохон байхдаа бас арай нэг тийм бас хөөрхөн юм боддог байсан байж магадгүй л гэж боддог. Тэг яг чиний яриг сонсон гэхдээ яг үндэ ингэж санагдлаа надад сая. Би амар хүүхдтэй юм боддог байна. Гэтэ ингээ бас дээрэс нь ийм бодож байгаа байхгүй. Ингэж ойлгосон би. Нүг том болоод ирэхээр чи яг үнэхээр амар олон асуудал байгаа шүү дээ. Амар олон асуудал байгаа. Тэгэл тэр чинь ингээд бас шийдэхийн тулд
гаргалгаа гаргахын тулд хүн чинь бодох шаардлагатай. Тэр асуудлуудаа яа гэж яах чи хажуугаар нь бас ингээд бодож модох те төг гэж боддог юм шиг байна. Тийм шүү. Бидний үеийн бас тийм шүү. Гэтэ ингээл амар тийм нөгөө нэг ихэн бодож байгаа л стресс жаал. Яг нэг өдөр ингээл зөвхөн санамсаргүй гадаа алхаж явж байгаад нар жарахыг харангуут л гэдгийг ингээл амьдрмаа тайширч шүү дээ. Ингээл нэг хөө нэрэ би чи нэрэ ийм газар ингээд ийм орчлон дэлхий дээр ингээ амьдарч байгаа юм биш үү? Чамд яг тэгж бододгоо. Надаа яг тэгж бодогдсон шүү дээ. Ингээл амар өдөржингөө хичээлээ хийж мэж ал оюутан багтаал ялангуяа. Яг нар жарахгүй үед ингээл гараал алхаж хахад ингээл урдаас ингээд нар жаргаал тэр нарны туяа нөгөө цацраг ингээл амар супер харагдал. Тэнгүүт л нэрэ би чи ийм үзэсгэлэнтэй дэлхийд амьдарч байгаа юм биш үү? Гэл нэг яг тэгж нэг хэсгэн зоорын нөгөө нэг бясалгал гэдэг шиг тийм зүйлийг амар хөөрхөн мэдэрдэг байсан. Одоо ихтэй бас хаяа мэдэрхээ юу юм биш үү гэж байглаар тийм байглаас ингэж айгуу нэг тийм мэдрэмж авч юу байдаг. Тэрэндээ гэхдээ ихэвчлэн ингэж жоохон юм талархах шинжтэй. Тийм байна тийм. Би болохоор ингэдэг байхгүй юу? Миний хавар нийтдээ хүн сонсох юм бол амар нэг тийм эмо гэх юм уу. Тэгээ угаасаа л 10 жил мэл ингээл хүмүүс ер нь намайг эмо гэдэг айгүй хэцүү за. Надад бол тэгээ санагддаг байхгүй юу. Тэгээ ингээ хүн чинь нөгөө худал үгийг 1000 давтах юм сонсох юм бол нөгөө нэг үний юм шиг сонсогддог гэдэг шиг л нэрэж тийм юм уу гэж боддог байхгүй. Би ингээл одоо хэцүү юм үед ингээд зүгээр ингээ гудмаар алхаж штэ. Тэгэнгүүт ингээл дэлхий ингэж тэр жигтэй намайг ингэж яг нэг тийм савлуур дээр нэг юм савлж байгаа юм шиг мэдрэмж. Дэлхийн намайг ингэ савлуур дээр савлж өгж байгаа юм шиг тийм мэдрэмж байгаа байхгүй юу. Бүх юм ингээд яг нэг тийм хэцүү юмнуудтай ингээд тааралдаад одоо юу гэх юм би яг ямар мэдрэмж гэдгийг ерөөсөө ингээд илэрхийлж чадахгүй байхгүй юу. Ингээл эргээд байгаа юм шиг. Би яг ингэж дэлхийн эргэлтийг би өөрөө бүр ингэж мэдэрдэг гэх юм уу. Ингээд дэлхий чамд тэрж иргээд байгаа юм шүү. Тийм дэлхий ингэж өөрөө эргээд байгаа нь ингэж надад ингээ баг ингээ мэдрэгдээд идэг гэх юм уу. Тэг ингээл гудам мудмаар ингээл явж байгаа. Бүх юм ингээ би яг ямар өнцгөр харна тэнгүүт яг надад ингэж саарл өнцгүүд л хамгийн их харагддаг юм байна. Би ингэж нэг тийм чамшиг ингээл одоо юу гэх юм нарны гэрлээс ямар гоё юм бэ энэ гэж гэхээс илүү одоо ингээл хэцүү үедээ гудмаар алхаж байгаа юм бол бүх юм надад ингээ сааралтаж харагдал. Яг саарлтаж харагддаг нэрээ. Оо тийм үү. Тийм нөгөө нэг хурц гэрлэнүүд чинь зүгээр л ингээл саарланг шиг харагдал. Яг тэгдэг гэх юм уу. Тэрэндээ амар кайфердаг яг үнэ хэлэхэд бас. Би ингээд тэрнээсээ ингэж нөгөө нэг бүр ингээд эморж байгаагоосоо ингэж юм кайфердаг гэх юм уу. Тийм хүн юм шиг байна. Тэгээ тэрүүнгээрээ ингэж кайферж ингэж буцаж ингэж нөгөө нэг юм хон бичих дуртай. Тийм өөрийнхөө асуудалд оролцох дуртайгүй юм болоо да гэж бодогдлаа. Тийм нарны гэрэл мэрлээс бол нэг тийм гоё мэдрэмж авч байгаагүй юу? Тийм авч байгаагүй шүү. Зүгээр л гоё юм аа гэл. Чамд ч одоо би төсөөлөхтэй гэж аахгүй чи ингээл нарны гэрэл мэрл хараад чиний нүдэнд бол бүх зүйл ингээл амар гоё гэрэлтэй харагдаж байгаа шүү дээ. Тийм юм. Тэгж бол тэгж байгаагүй. Тийм тэр зүгээр саарл ямиг л би амар тийм гүн мэдэрч чаддаг гэх юм уу. Хөлөө эсэргээрэл хүмүүс таглалтай тийм байна. Тэгэнгүүт би тэгтээ энэ юмда амар дургу байсан өмнө нь бол одоо тэгтээ жоохон хүлэн зөвшөөрöd байгаа. Хүн чинь нөгөө хүн болгоны кайфрах зүйл ондоо байдаг шүү дээ. Тийм. Тэгээ би ингэж нэг юм гонигтай зүйлээс ингэж кайфердаг төрлийн үе юм шиг байна. Энийг тэгэл нэх буруу муруу гэж бодохгүй шүү дээ. Гэтэ ингээл амьдрал зовлон байгаасаа гэж бол хүсдэггүй. Тодорхой хэмжээнд угаасаа байна л да. Гэхдээ нэг тийм их байгаасаа одоо өдөр тутамдаа ингээл асуудалтай байгаа л зовоод байгаасаа гэж хүсэхгүй ч гэсэн тодорхой хэмжээний гоё ингэж тэрнээсээ кайфрах дуртай. Хүмүүс болохоор намайг зовоод байна гэж хараад байгаа байхгүй юу. Гэтэл би ингээд тодорхой хэмжээнд тэрнээс чинь кайферж байгаа гэх юм уу. Enjoyд байгаа байхгүй юу уг нь л. Тийм тэгэлээ хүмүүний л харах өнцөг юм да тий. Харин тий эрэгтэй хүмүүстэй нэг жоохон иймэрхүү мэдгүй. Тий эрэгтэй хүмүүс жоохон иймэрхүү юмэр хаар нэг явдаг юм. Явдаггүй тий. Ааха ярих эрэгтэй хүмүүс их байдгүй шүү дээ. Би тэгтээ ингэжсэн. Яг ийм бүр гүнзгий төвшөнд ярьж байгаагүй ч гэсэн нэг хальт молд ингээл
ер нь бас нэг жоохон ярина штэ. Тэгэнгүүт яг надтай адилхан заасны ордны эрэгтэйчүүд бол жоохон ярьцдаг. Тий. Тэгэхээр би тэр нь жоохон юу гадаг гэхгүй юу? Бас орд морд ч бас жоохон нөлөөлт юм шиг байна да. Бид нар чи өөрөө жоохон юм мэдрэмтгий хүмүүс болохоор яг тэр нь нөлөөлт юм байна. Тэнгүүд ингээ арслангийн ордны хүмүүс үүдээс шал өөр юм яриад. Арслан чи яг юу яагаад гэв юм аа? Би гэдэг юм аа. Тэгэл би өөр ямар ням ой яна уучлаарай манайха. Зүгээр хаяа нэг харуулъя зүгээр гэж. Тэгэл надад арслангийн ордных нэг сайн. Жохон бүдүүн маараг юм шиг санагдаад байдаг шүү дээ. Зүгээр тэгэл нөгөө орд мордны онцлог, хувийн онцлог маслаг байдаг ахalta. Тэгэл тиймэрхүү хүмүүстэй бол тэгэл тэр хүн юу ярихыг хүсэж байна. Ер нь нэг жоохон ийм эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс хоорондоо юу ярьдаг те. Нөгөө юу яриад инээлдэг лээ бид нар бүгд мэднэ шүү дээ. Тиймэрхүү юм хөнгөн юм ярих дуртай. Тэгэл би тэгэл тэрэнд даруулаад хөнгөн юм яриад тэгэл хаяа нэг хөнгөн юм ярих ч бас гоё шүү дээ. Тийм. Танаа хөнгөн юм яриад тах чи аюу хэцүү гадаг гэх юм надад. Би бол тэгэл тийм юм ярих дуртай. Би хаяа явуулалаа хаяа дуртай. Тэгэл өөртөө цаг хугацаа өгмөр байна. Гэтэ надад бол яг хаяа одоо бол үнэхээр цаг хугацаа байна л да. Өмнө нь юм байсан юм байна. Ингээд хэрвээ ингээд өөртөө байх цаг хугацаа байх юм бол би ингээд өрөөнд дотроо ингээд чимээгөө сууж иж мууж идэг гэсэн бохоггүй юу? Юм хүмүүцгүйгээр одоо ерөөсөө өөртөө байж чадах болцсон. Энийг сошиал медианаас бас болоод байгаа юм шиг байна. Тийм ээ тий. Тийм хажуудаа байнга ажиллах. Тийм ажиллах ёстой юм шиг. Хажуудаа би ингээл нэг бол дуу тавина. Дуу ч сонсгоо болцсон. Өмнө нь айгүй их дуу тавьж ингэж байдаг гэсэн бохоггүй юу? Тэгэл би ч бас нэг удлаа өнө чоп юм жилөө тэр мэрийг сонсноос. Тийм тэгээд бас симфони энэ төр жоохон сонсох бас дуртай. Тэгээд тэгж мэгдвэсэн одоо бол юу дуу муу сонсгоо хэлсэн. Тэр чинь нөгөө над ингэж нэг юм цаг хугацаа өөртөөгөө ингэж бодох боломжийг өгчих гээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би ингээ кино минь тавьчихдаг. Тэгэнгүүт ингээ анхаарал тэр кинонд төвлөрөөд би яг нөгөө нэг киногоо гэтээ үздэггүй зүгээр сонсдог. Тийм яг тархиа ингэж нэг тийм өөртөө төвлөрөх цаг хугацааг ерөөсөө өгч чадахгүй байхгүй өөртөө. Тэгэл нэг юм сатааруулах гэдэг болсон мөлий. Тэгээ одоо ингээл гудамаар ч гэсэн би ч уг нь ингээд чихвчгүй ингээл явчих болтгол байсан өмнө нь. Гэсэн чи одоо тэгж явж чадхаа байлцсан. Заавал нэг юм сонсож явах гээд эсвэл бүр одоо бүр өмнө подкаст энэ төр сонсоод явж мавал подкастнаас ч хүн чинь бас нэг юм хум бодно доо. За тэр мөр бол бүр өстө гонжин жаа босон шүү дээ. Тэгэл ер нь подкаст энэ төр сонсохгүй шүү болж өгөл кино минь үзэх гээл кино сонсонгоо тэгэл юм явж мавал тэгээ нэг тийм өөртөө аль болох ингээл өөртөө хэрэгтэй юм хум үзэх гэж оролддог байсан ч одоо болохоор зүрсээ саатуулах юм тийм саатуулах юм үзээд байгаа байхгүй юу яг үнэ хэлэхэд тийм тэд нэг юм амьдралаас өөрийнхөө асуудлуудаас зүхтж байгаа л арга юм шиг санагдаад байгаа. Тийм яг би ч бас ингэж бодоод байгаа байхгүй нэг жоохон байхад ингэж маш жижигэн зүйлээс ч гэсэн ингэ ад жаргалыг ингэ мэдэрдэг байсан шүү дээ. Сэтгэл нэг үеиг өгөөчтэй тий. Тэгэд ингэ жоохон том болох тусам тэднэр нь ингэ сарнаад байгааг би бүр амар мэдэрч байгаа байхгүй юу. Өөр юмнаас нөгөө допамин аваад тэгээд байгаа хэл та. Йоо энэ хэл яа барацалтаа энэ бараг авч чадж байгаа ч юм уу үгүй ч юм уу. Жон бахт бол яг үндэ ингээд шинэ жил боллоо гэтэл 12 сар тэр чигтээ тогтлоостой өнгөрдөг байсан шүү дээ. Нөгөө тухайн үед нөгөө урлагийн үзлэг мэслэг энэ төр гээл тэрнээс болдог байсан. Тэгэл сургуулийн шинэ жил мэл яасан юмсан. Ангидаа бас шинэ жил мэл тэмдэглэн тэгээд нөгөө 31 ороймороо гэр мэрийнхэн таагаа шинэ жил тэмдэглэн гэдгээс эхлүүлээл эсвэл цагаасаар ч юм уу те эсвэл нөгөө нэг шинэ хичээлийн жил эхлэхдээ ингээл гоё шинэ хувцас аваал шинэ хичээл эрсэл аваал тэгэл амар гоё ингээл тэр нэг жижигэн тэр нэг балыг авахтал ингээл амар гоё мэдрэмж төрдөг байсан бол одоо ингээд тэднэр нь ингээл бүр ингээл сарнаал байгаа. Би бол одоо ямар ч баяраар бүр тэгж тогтлохоо болсон. Тийм үү. Цагаан сараар би нөө сүүлийн хэдэн жил цагаан сар гэртээ байж чадаагүй болохоор мэдхгүй л л та. Цагаан сар гэсэн жоохон нэг том болсон болохоор гал тагаамаа. Яасээсээ ажил дээр л яг нөгөө нэг оноогддог болцоо. Яг хоо гэтээ цагаан сараар бэлэг авах стил гоё л тоо. Одоо хүртэл гоё л аа л та. Ямар ч бэлэг байсан гэсэн. Гэтээ одоо л яг сайн мэдрэхгүй байгаа. Тэгээд би ингээд хоёр хичээсэн ингээд
та ингээ мэдэрдгүү зэдэрдгүү ч юм уу нэг тиймэрхүү талаар ирсэн баггүй. Аха. Тэгсэн чинь ингээд яг мэдрэхэ болцсон байж байгаа би хүүхдтэй болоо дахиад би ингээд баярлаад оглоод хэлж авдаг болцсон ингээд. Хүүхд нь бас яг тэр нэг үе дээр адилхан шинжилгээнгүүд дагтлоод аха баярлаад явж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг хүүхдэд баярлуулахын тулд эцэг эхнэр нь бас ингээд давхар гоё баярлаа авчдаг гэсэн. Тэгээд хүүхдтэй болох юм шүү. Харин хүүхдтэй болох юм уу дөө. Яа. Хүүхдтэй болох юм шүү гэдэг. Нөгөө нэг цагаан сараар миний хамгийн дуртай зүйл нь энэсэн. Шинэ хувц өмсөх. Тийм шинэ дээл өмсөх. Би дээл өмсч үзэж байгаагүй. Зүгээр шинэ хувц өмсдөг ус тийм. Ямар нэг шинэ хувцас л өмсдөг гэсэн. Тэрс дээл ерөөсөө цагаан сараар өмсч үзэж байгаагүй шүү дээ. Манай гэрийнхэн яагаад ч юм мэдгүй намайг нэг дээл өмс дээл хийлгээ мэлгээд би ерөөс дээл хийлгэж үзэж байгаагүй шүү дээ. Ганц ч удаа. Тийм үү? Тийм дээл өмсч байгаагүй. Би өөртөө ганц ч удаа цагаан сараар дээлгүй гэж үзэж байгаагүй. Харин тийм хүмүүс байт юм лээ. Хүмүүс тэгтээ наадах чи яг үнийг хэлэхэд сүүлийн үед л амар дэлгэрсэн. Одоо нэг 16 оноос хойш л хүмүүс барагтайгаар 6 оноос хойш л амар дээл өмсвөл гэрийнхэнтэйгээ бүр ингээд ижилсээр дээл өмсч өмсвөл тэгээд хэлцээ байгаа шүү. Гэтэ манай гэр нэг юм бол угаасаа л дээл хүрсэн цагаас л дээл өмсдөг гэсэн. Харин тийм айлууд байдаг л. Тэгэл нөгөө сүүлийн яг оюутан байхад бас яг бүр мэдэгдэг байсан. Ингээл нөгөө нэг оюутны ангийнхан дээр чиглэл өмсч ирэлөө. Нэг стори хийсэн. Тэр ингээд дээлтэй стори. Тэгэл тэгэнгүүт чинь би бас гэрийнхэндээ бас хэлж үзэж байгаа юм чи. Одоо ингээ хүн амтан бүгдээрээ өмсөд байна. Би бас өмсмөр байна гэх тэгмэд. Үгүй тэгэл нэг онц хариу өгдөггүй л байсан юм шиг шин. Одоо хүртэл дийлгүй байхаг бодвол. Тий. Би дээл өмсөх дуртай гоё. Тэгсэн ирнэ дүм бол бас өмсөөл байна. Тий. Би яачаад байгаа юм гэж. Би яац юм бол мэдэхгүй. Тэр нь бол шинэ хувц өмсөх нь аягүй гоё гэдгсэн. Яг цагаан сар болгоноор дандаа шинэ хувц авч өгдөг гэсэн. Тийм. Бараг л нэрээ бандгаа солих нь тийм ээ. Бүх юм л шинэ сарын нэгэн цагаан сар 2-оор яг ингээл 9 сарын 1-ээр бол бүр бандаг бүх юм цааш шинэ. Бүх юм нь бол цааш шинэ байгаа шүү дээ. Тийм. Тэгээд цагаан сараар бас нэрээ. Тэгээд ингээ хамгийн хөвчлөлтэй хамгийн амир нь ингээ цааш нь ингээ биеийн тамираа хослол авалж байгаа шүү дээ. Тийм. Эхний өдөр нөгөө спортын тэмцээн бүхэл тэмцээн билүү? Тиймэрхүү төрлөд болдог гэсэн шүү дээ. Тэгэл нөгөө юм чинь мен чин тэгэл мэж. Галтга ерөөсөө тийм спортын чадваргүй байж яаж байгаа. Яаж иж байгаа орчих зөө. Тэгэл нөгөө нэг шин авсан юм өмж бөө шараад. Тийм л юм авчдаг байлаа да тэгэл. Гоё ээжээ. Гоё өстой ажилтдаг байсан хэрэг хөөрхөн л. 10 жилийн дурсан. Тэгээд хүүхэд байхын дурсамжтай юутай ч харьцуулах хамгийн аз жаргалтай байсан. Яг ингээ амьдрах хугацаанд хамгийн аз жаргалтай байсан байх уу яла угаасаа тэр л юм шиг үлээ. Хүүхэд байх. Хүүхдээсээ. Миний бол тийг санагддаг. Одоохондоо нөгөө нэг хүүхд төрүүлж нөгөө хүүхдийн хайр маяр аз жаргал маргал гэр бүлтэй байхын аз жаргалыг сайн мэдэхгүй болохоор одоо л яг ингээд хамгийн аз жаргалтай үеийг ярих юм бол хүүхд насны л бид миний үеийнхэн бол айгуул анх хүүхдээ хараад тэр үе хамгийн гоё юм гэж ярьж магадгүй л. Тийм яг тэрний дараа хүүхд төрөлсний дараа солигдож магадгүй. Тийм хүүхд төрөлсний дараа нэрээ солигдож магадгүй тий. Хүүхдтэй анх уулзгаад гэж тэгээ ямар ч тач. Би хүүхдээс жоохон хоол. Хүүхд надаас жоохон хоол гэж. Ахаа тэг шинэ жилээр тэр сургуулийн шинэ жил бол чи засаа хүн болдог гэсэн үү? Засаа хүн болдог байсан шиг санагдаад байна. Гэтэ бүр амар багтаалах. Тийм. Ганц хоёр л болж исэн байхаа. Үгүй болон сүүлд ямар тач нөгөө нэг том болсны дараа манайх ч нэг юм засаа охин бас юу яасан юм аа. Ийм хоёр эрэгтэй эмэгтэй хоёр ингээ бүжиглэн тэргээл тэгжсэн. Ямар тач тэрэнд бол би багтаагүй. Би хангалттай тийм хөөрхөн биш байсан юм шиг ба. Тэрэнд бол намайг аваагүй. Тийм засаа охин болсон юм шиг ирсэн үгүй юу? Яг болцсон юм шиг ихсэн сайн. Би бол яг нэгээс содгаар ангитай засаа охин бүр байнгалт гэсэн. Би тэр үеэ сандгүй шүү дээ. Тэр үед би бүр
Яа, гоё гэсэн. Цагаан балаж өмсөл, цагаан төрхөн өмсөл, цагаан төвлөл өмсөл те. Нүүр мөрөд бодолж бодолцсон те. Тэнгүүтээ гарандаа юм нөгөө нэг саа цацагтай саа тэрүүрээ ингээд ивч мивээд амар гоё те. Гоё гоё. Тийм тэгээд нөгөө нэг 12 сарын 31-ний мэгэнд ингээд би ч бас сумих штэ. Сумын нөгөө нэг шинэ жил мэл болонгот тэр концертэнд нь ордог гэсэн. Тэгэл бүр ингээл 10 11 11 болгож гот нөгөө концертэнд дасж байгаа штэ. Тэр бол би үнэхээр завгүй үнэхээр бизнес заяа. Амар тийм од исэн мөн штэ. Тэгэл тэр од хүнийг ч ингээс манай гэрийнхэн ингээл авч ирэл тэгэл шинэ он манай гаргаж магаддаг амар. Happy гэсэн. Гэтэ тэгэл өсвөр насандаа ярил би бүр үнэхээр шамирсан. Амар боттой. Гэтэ би бас өсвөр насандаа айгүй бас нүүрэн дээр юм гарч мардаг тэгэл найз нөхдөөл тухай үед шоолтгол байсан тийм. Тэгтэл яг нэг сургуулийн нэг юм гол нэг юм үйл ажиллагаанууд байдаг шүү дээ. Тэр мэрэнд бол найзуудаасаа хамаараач юм уу тэгэл орчоол идэг байсан. Тийм. Ямар ч гэсэн идэвхтэй бол алддаггүй л байсан тий. Ороод тэгэл яваал гэдэг. Худлаа үнэн тэгэл яваал ямар сайндаа нэг сакс макс тоглодог. Сэлгээ мэлгээ цуудаг ч ах шиг би одоо ямар сакс тоглох тийм чадамжгүй ээжижэл сэлгээ цугаар тэгэл энэ тентхийн тэмцээн рүү явж хамаавал тийм хот мотор хүртэл явцсан ч ах шиг би тийм үү. Чи ихтэй сакс тоглодог гэдэг хэлжсэн шүү дээ. Би яг үнийг хэлээ. Би одоо бүр бөмбөгч барьж чаддаггүй шүү дээ. Тухайн үед яг нэг бөмбөгөө бол барьчдаг байсан юм шиг байна. Тийм одоо бол өстой бөмбөгөө бараг дийлэхгүй шүү дээ. Таргалцсан ирнэ бөмбөгөө дийлэхгүй байгаа шүү дээ. Гэтэ тэр үедээ бас л айгүй хөөрхөн бийсэ байдагсан байгаа байхгүй. Би бас бадминтоноор хичээлдэг гэх юм ч одоо хайшин бас хичиж өгмөр юм а тэгж ярихаас. Харин тийм ээ. Зүгээр ингээд тийм секцэнд нь явдаг гэсэн баггүй юу тийм буулна. Тэгээ тэр үед үнэхээр амар бисээс мөртлөө би ерөөсөө ядардгүй байсан зөө. Одоо яг тиймэрхүү зүйл хийх юм бол би яг ингээ ядарч унаад яг 7 өдрийн төгсгөл яг ухаан алдаж унаа зөө. Би ингээ өглөө 6-аас жилээ 7-аас ингээ бэлтгэлтэй. Дуу заа. Тэнгүүдээ 8:30-аас хичээлдээ оронгуудаа дахиад хараад бэлтгэлтэй тэгээ өдөрж ингээ явж аваад орой 6 гэртээ харж мараад хичээл хийгээд бас гэсэн. Хөөе ийм үг сонсдог байсан. Яг бус хүмүүс сонсох юм бол одоо муухайлах л да. Гэхдээ надад бол амар хөвгчлөлтэй хөргөн санагдав. Манай эмээ намайг тэгдэг ус чи нэг мөсөн сургууль жижүүрээр орчооч гэдэг ус шээ. Манай эмээ ингээл орой ингээд 5 өнгөрөөл те 5 өнгөрөнгүүч яг тухайн үед ингээд ер нь бол орой олчдөг гэсэн баггүй юу? Харанхуй болоод ярьдаг гэсэн. Тэгэл ер нь 5 өнгөрөөгөөл 6 болгоод ирчих юм бол манай эмээ шууд тэгдэг гэсэн наваа. Чи нэг мөс ингээд сургууль жижүүрээр орчооч сургуультай хоноо тэгээд байж ахгүй юм дэргээ. Тийм сургуультай хоноод манай. Ер нь 6-аас хойш ингээл гэрлүүгээ орох болох юм бол жоо айцтай. Нөгөө нэг үсээ ингээд нөгөө нэг тий уяад уйч муу 3 уйч муу идэг шүү. Тэгэж орж мордог гэсэн шүү. Манай эмээ яг хөөрхөнлөлтөө тэгээд ер нь бол нэг тиймэрхүү бас хөөрхөн хэрэндээ хатуу байдаг гэсэн. Тий. Хатуу байдаг гэсэн. Тэгж нэг оройтуулж моройтуулахгүй энэ төр гэл тэгдэг байсан л та. Угаасаа эмэгтэй хүүхдэд нэг тиймэрхүү хазаар хэрэгтэй гэж боддог шүү дээ. Тэгэл нэг урлагийн өслөг мөслөгээр ганц оройтох боломжтой өдрүүд тэггээр өдрүүд. Яг тэр өдрүүдээр чинь сонсдог байсан байхгүй юу? Чи нэг мөсөн сургууль ингээ жижигрээр орчгоо гэл тэгэл. Тэгээд юу илгэвтэй болтгсон бол баг ормоор л идэг байсан бах уу? Дотроо л нууцхан тий. Гоё идэг байсан гоё л гэсэн. Тэр урлагийн өслөг мөслөг ихтэй хамгийн аимшигтэй ингээд өдөр ингээд нэг 2 3 мороо гэж хэлж байгаа юм шиг бэлтгэхгүй шүү дээ бид нар яг юм шиг бэлтгэхгүй 2-5 хүртэл зүгээр ингээд баг идэж уух юм дайлжиж мэргүүлж дайлжиж нэг тоглож моглоо өвөл тэр чинь өвөл шүү дээ гадаагаарч нэг засмасаар бэлж мэлчээд нөгөө хідэн банднэр нь хідэн октодоо засмасаар угааж орч ирж байгаа гинт ухаарсан шиг нэг цаг хотлоо нэг бүжиг гэлчээд жаа тарчаад гэсэн шүү дээ дунд нь бөө юм болж өөр юм хийж яагаа тэгээд сургууль мургуулаар гүйлтэж чаа тийм тэгээл жижүүр төөгт тийм жижүүр төөгтөл яг ингээд бэлдэж бэлдээл явж байгаа бид нар ингээ ямаа бэлдэж штэ үгүй дарах цаг чинь болсон гэж жижүүр одоо яа гээл тэгсэн айгүй хөөх юм одоо бодсон ч нэр айгүй хөөх санагдчих. Энэ талаар бодог амар удчихжээ. Харин тийм яг энэ талаар ингээ бодонгот л нэг тийм цаанаасаа нэг гоё ад жаргал шиг юм ингээ мэдрээд байгаа зү тийм байна. Үеих тэг өвөөчтэй. Тийм ээ мэдрээд тийм ээ. Шинэ жилийн ингээ сайхан юм л тэр юм да. Тийм яг нэг сар би гэртээ бол ерөөсөө тэгж шинэ жил мод засч масч ч юм уу тиймэрхүү юм хийж үзэж байгаа. Тэгээ би нэг 8 гарын хүртэл зассан баг. За. 8 гарын хүртэл. 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 8 гарын хүртэл.
Би бол ерөөсөө тэгж үзэж байгаагүй. Зүгээр л яг шинэ жил гэхээр манай гэр бүл ч гэсэн нэг тийм амар оч холбогдол өгдөг гэр бүл байгаагүй. Яагаад гэвэл тийм ээ тийм. Тийм болохоор тэгдэг байгаагүй. Тэгэл надад бол шинэ жил гингүүт нөгөө нэг санагддаг юм нь сургуулийн нөгөө эхлээд урлагийн үслэг дараа нь сургуулийн өөрийнх нь шинэ жил энэ төр гэл нэг удаа би нэрээ нэг жил ингэжсэн. Нэг урлагийн үслэгээр нөгөө нэг 10 дугаар ангид ороод ирсэн ч мэлвэс маа сургууль амар ятгаатай болсон байсан маа. Одоо ангийн бүх хүүхдүүд заавал нэг номер орсон байх хэвээр. Ямар амар юм бэ? Тийм. Нэг бодлын нөгөө яг хүүхдүүдийн бүлгийн зэрэг тийм нэг ялгарлан гадуурлах. Тийм юм байлахгүй л гээл тэгж байгаа юм л да. Тэгээ бүх хүүхдүүд ингээд урлагийн номер үзүүлэх хэрэгтэй юм өстой гэд. Тэгээд тэгсэн чинь би нэг анх удаага шүлэг уншижсэн юм аа. Тэгэл тэгсэн чинь нөгөө ээжийн шүлэг уншаад би амар тэнэгээ. Тухайн үед одоо ингээд бодоод тахаар би ч нөгөө айгу ууйхан нулимсан айгу ойрхон хүн байгаа штэ. Тэгсэн чинь ээжийн шүлэг уншаад уйлцсан уу? Уйлцсан. Тайзан. Тэгвэл ингээд болон хүмүүсийн сэтгэлийг хөтлөхгүй юм шүү. Тэгээд би ингээд тайзан дээр ингээд уйлаад за бүр ингээд нулимс ингээд бүр ингээд тогтдгоо бүр цаанаасаа тэр чинь яг сургуулийн урлагийн үслэг байлгүй. Шинэ жил нэсэн болов. За би баг нөгөө нэг урлагийн үслэгээсээ тэнцээд шинэ жилийн нөгөө нэг оройны нэг номер меморт нь орсон шүү дээ. Шинэ жилийнхаа оройны номерт нь орсон баха. Үгүй урлагийн үслэг юм байна. Урлагийн үслэгдээ ингээд ороо тэгээд ингээд уншаад уйлаа тэнцээ одоо нөгөө нэг бага ангийн хүүхдүүд эцэг эхчүүд мэгчүүд энэ төр байгаа штэ. Тэгсэн чинь би уйлаа. Яасан хөөх юм бэ? Тэр шүлэг нөгөө нэг ямар шүлэг байлаа? Лавх сургуулийн шүлэг байсан баха. Нөгөө хүүгээ би ингээд миний хүү шоронд орсон гинэ энэ шүлэг зүудлээ гэдэг. Эннээс амар зүуд байхгүй жилээ. Тэр шүлгийг уншижсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг тиймэрхүү юм болчихсон. Тэгээд тэгсэн тэрнээс болоод нөгөө нэг намайг чинь нөгөө он болгох гээд багш маань хичээлээр эхлэх чухаа намайг ингээд он болгоно гээд тэгсэн чинь өөр нэг багш маань болгоогүй гэх юм уу өөр хүүхдийг болгоцсон гэх юм манай ангийн өөр охиныг болгоцсон байхгүй. Тэгээд тухайн үед би яг үнийг хэлэхэд аюу нэг тийм юу мэдрэмж авчихсан шүү дээ. Би царай муутай байна гэдэг мэдрэмж авч яасан яг үнийг хэлэхэд он бол нөгөө нэг он болж байгаа хүүхдүүд чи ер нь нэг жоохон өндөр биедээ тургай нэг өөрхөн хүүхдүүд ер нь он болт нь шүү дээ тийм. Тэгсэн чинь ингээд яг тэгжсэн байхгүй яг тэрнээс л нэг тийм мэдрэмж авчихсан шүү дээ. Анх удаага би ийм царай муутай байна. Би гоё биш юм байна. Би нэг тийм он болохоор охин бол биш юм байна дөө гэж бодчихсон. Тухайн үедээ 10 жил гэхдээ бас сайхан зүйлүүд нь маш ер нь дийлийнх нь байгаа гэсэн бас хүүхдэд жоохон нөгөө трама өгдөг. Тийм зүйлүүд бас амар их бид юм шүү дээ. Гэтэ тэгэл тухайн үедээ бол яг нэг тийм хальт нэг гутраал өнгөрч ирсэн л доо нэг амар эмзэгэр үлээж авч байгаагаа. Солонгос төр ил жоохон бас солонгос ч бас л те алдартай штэ. Ер нь нэг тийм гадаад үзэн чинь айгүй ач холбогдол өгдөгөрөө. Тийм. Солонгос л нэг жоохон авчихсан да. Монголд бол тэгэл явах те тэгэл болол гэсэн. Тийм тэгээд нөгөө чи сайн нөгөө нэг үгийг 1000 хэлэх гэхээр үнэн болдог гэдэг тийжсэн шүү дээ. Би нэрээ ингэдэгс жоох махтаа ингэ. Өглөө болгон ингэ толинд харангуудаа би чи ямар хөөх юм бэ? Би чи ямар хөөх охин бэ? Ямар сайхан охин бэ? Би энэ хороогийн хамгийн хөөх нь байхаа тийм ээ аваа ээж бижээ гэж үгээд амар тэгдэгсэн заяа. Гэхдээ би ингэ стил нөгөө нэг батхтай бүдүү охин байгаа шүү дээ. Тэгээд би ингэ өөрийгөө хурцлдаг байсан. Тийм өөрийгөө ингэ хурцлдаг байсан юм ярьж юм уу? Тэгээ одоо манай ихч мичнэр ингэ ярьж шít. Манайд ингэ жаахан бахтай тэгээл яриад байдгээс одоо тэгээд ингэ одоо хар 1000 худал үгийг 1000 хэлэхээр үнэн болдог гэд ингэ хөөрхөн болцсон байгаас гэж ярьдаг заяа. Харин би одоо өстө яг өөрийгөө жоохон тэгмээр байна. Чи өглөө болгон басаад өөртөө ингэ хэлцэн толон тараад. Oh my god би ямар хөөрх охин бэ? Би одоо ч гэсэн ингэ нүрэ бож муцсны хадаар харахлаа. Би ямар хөөрх юм. Наач бас тэрэ бодоочтой юм байна. Би ерөөсөө нэг тийм тайлмаланд харчаад би ямар хөөрх юм бэ? За жилдээ нэг ганц манц л байдаг. Гэвэнд юу болсон гэмээр би ч ямар хөөрх юм бэ? Яг гэрийнхэн мэрийнхэндээ бол хэлдэг л дээ. Агаа магаада нөгөө тоглоомоор л гэдэг. Тийм тоглоомоор. Тий агаа ингэ тоглоомоор хэлж байгаа гэсэн тэрэн дээр хэдэн үе үнэн байдаг байхгүй. Надад бол үнэн байдаг байхгүй. Манай агаач наваа тэгэл. Нөгөө агаа нар ах нар нэг яадаг лээ яг нэг тийм юм байдаг. Чиний өөр хүмүүс гэж юу байсан ингээл. Тэнгүүд би чинь ёо чамаа хин тоод юм аа гэж. Танд олдохгүй охин шүү гэж би бол өөрийгөө тий. Гэтэ нэг тийм юугаар хүлээж авч байгаагүй юм байна.
өөрийгөө хурцлах хэмжээний бол ерөөсөө тэгж хэлж байгаагүй юм байна. Зөө. Тэгээд хэдэн минут болж байлаа? Цаг 15 тэр дээр 15 нэмэр цаг 30 мууч болчихлоо шүү дээ. Ингээд юу юм болох уу да. Тэгээ өнөөдөр situation shift мифэрэ гэж бодож ирсэн. Шаал өөрөм яриад байна. Гэтэ арай нөгөө нэг өмнөх подкаст өмнөх дугааруудаас нэг өөрөө жоохон илүү нээж гаргасан дугаар боллоо гэж бодож байна. Тийм болохоор манайхаа үзээрэй гуйж ин please. Хантай байж чадах болоо. Тэгтээ хоёулынх нь ярьсан юм хүмүүс. Харин тийм ээ. Тэгээд нөгөө бага ахаахан шинэ жилийн мэлийн хаан дурсамж мурсамжийг гоё давхар бодоосоо гэж би хүсэж байна. Та бүхнийг. Тэ. Яг нөгөө нэг ингэж санагдсан шүү дээ. Ойрд ингэж бодоод ингээ өөрийгөө яриад ахаар хүнд жоохон бас сонирхолтой байдаг юм байна. Жоохон ерөнхий юм ярих хэрэгтэй юм байна энэ гэж бодсон байхгүй юу? Ерөнхий юм ярихаар нөгөө нэг өөрийгөө яриад хахаар хүмүүс нэг жоох хөвчг гэдэг байгаа юм шиг санагдсан надаа. Тэгвэл ерөнхий юм ярангуудаа за тэг жоох нэг хантай мантай санагдаад тэгээд яг нөгөө нэг одоо яг залуу байгаа болохоор нэг өөрийнхөө нэг амьдраад нэг тууж явсан туршлага дээр л амхандаа нэг дүгнэж ч юм уу нэг тиймэрхүү юм нэг ярих гад одоохондоо яг нэг мэдлэг хүрээмээ яг тийм л байгаа. Тэгээд илүү нэг хід насалчаад ирэх юм бол арай илүү ухаантай юм ярьж магадгүй. Одоо л тэгээ жоохон мангар хിവэрэл байгаа. Гэхдээ хүн тэгэл тодорхой хэмжээнд дандаа л мангар байдаг юм санагдаад байгаа шүү дээ. Одоо нэг өнөөдөр юу сонсчлаа нэг юм сонсоо үйжсэн чинь Болор Эрдэнэ гэдэг одоо нэг философч байдаг шүү дээ. Тэр философч ингээл би ер нь л айгүй ингээд таалагддаг гэсэн тэгсэн чинь тэр хүн ингээд бараг те бид нэрстэй түүхгүй улс энтер гэж тэгсэн микс энтер гээд тэгэнгүүт би ингэж бодож байгаа байхгүй юм. Хүмүүс нэг те магистр доктор хийцэн гэхэр л амар мундаг ухаантай бараг бүх юмыг мэддэг гэж бодд юм шиг байгаа. Нөө штэ тэр чин зүгээр тухайн судалсан те өөрийнхөө судалсан салбарын тодорхой хэмжээнд нэг жижигхэн сэдвийг л бүр тэр хүн чинь өгтлээ судалсан байгаа штэ те бүх талаас нь судалсан байгаа. Тэрнийхэн талаар бол бүр ингээд амар мэднэ гэсэн үг. Бүр үнэхээр сайн мэдсэн байх ёстой байхгүй юу. Тэнгүүд бусад салбар малбар ч юм уу те тиймэрхүү юм чи мэдэхгүй штэ мэдэхгүй байж болох байхгүй юу чи боломжн дээр үүнд байгаа байхгүй бүх зүйлийг тэгэл эрдэмтэн профессор гингүүтэл бүх зүйлийг мэддэг өстой баг те тэг юм бэр тухайн юм бодоод хүмүүс өөрсдөө байхгүй тэгэхээр амьдрал дээр бүхнийг мэддэг хүн гэж тэгээ байхгүй тий тэгэхээр тухайн салбартаа л ер нь бол лаг байна л гэсэн үг байхгүй юу ер нь магистр хийн доктор хийн гэдэг чинь чи тухайн салбарынхаа жижигхэн өчүүхэн сэдвийг л бүх талаас нь л галзууртлан судлан бодоод байгаа шүү дээ. Одоо л ойлгож байна. Гэтэ тэрийг төгсгийнхаа алдаад 2 жил ойлгохгүй явж байгаа. Одоо төгсгөөл ойлгож байна да. Яа. Тэрийг бас хэлмээр санагдлаа. За тэгээд ингээд манай дугаар өндөрлөө. Манайхаа тэгээд сая хэлсэн сансаарэ 2 мангар охины юмыг сонсоо тэгээд ямар эргүү юм яриад байгаа юм бэ гэж бодвол тэрийг бичээрэй. Баяртай. Дараагийн дугаараар уулзъя. Амар нэг тийм юу болчихжээ те. Entertainment болчихжээ те. За бай.